Юу яцхан Venom за Eminem хэсгээс гаталцдаг гэж fuck Venom амар тэгэж эхлүүлэх штэ. Venom киноны цомгны гихч. Venom киноны spoiler cast гэдэг үг ерөн сүүлийн хэдэн жил амар гарч ирсэн. Spoiler podcast review. Дандаа видео шаардлагагүйгээр юу хийх гэж хэлээд байгаа юм да. За тэгээд spoiler cast Venom review-д ер нь хэдэн толж байна. Юу review бол дангаараа нэг дээдл 10 минут. Тэгээ ганцаар ярих байгаа юу вэ? Тий. Одоо тэгтээ жоохон урт болно тий. Тий энэ full spoiler cast нэлээ. Infinity War чинь манайх чи хэд вүлээ? Infinity War яг дан review юунуудаас хамгийн урт нь. Infinity War нэлээ урт болсон юм аа. Тэгээд 20-30 байна. Хөөхөн олон контент болсон шүү дээ. Эргүүлээ харсан. Цаг 20 минут байсан юм байна. Гэтэ Infinity War чи бүр амар урт болчлаа. За болиг баг байсан. Тэгээ Venom дээр бол их юм ярихад яг давхар Venom дээр суйрлахгүй бас тойронд эргэн тойрны юм яригдана. Тий. Тэгээд айгүй их өмнө айгүй их ярьсан. Өмнө нь одоо подкастууд дээр баг нийт цаг нь бол баг 20-30 минут болцсон баг. Тий сангалтай байна юм байна. Тэгэхээр бол Venom-ийн spoiler cast бол spoiler cast бол тэр хэмжээний уртас болно. Тийм ба. За Venom. Би өчигдөр биш өнөөдөр билээ. Өнөөдөр чинь өнөөдөр 2 цаг дээр өнөөдөр би чи зүүц. Би чинь хагасаа бүтсэн лөө. Тэр хавцаа. Хагасаа бүтсэн. За тэгээ чи ер нь анханаас хэр хавтаас? Подкастн дээр ажилласан ер нь бол айгүй эргэлзээтэй байсан шүү дээ. Тийм ер нь бол юу ч хүлээхгүй байсан дээр гэдэг байдалтай байсан. Тэгээд тэрний шалтгаан бол трейлер айгүй юу байсан. Тэг ер нь бол тэгтээ бол яг тодорхой бүр яг за энэ бол ялч юу тийм гэсэн нэг тийм урд нь бол бүр амар тэмдэглэлэр бол байгаагүй. Ер нь бол тэгээд харжлаа хэлгээжсэн. Би бол яг үнэндээ ерөөсө хүлээгээч. Анхнаас Venom гээд ер нь Sony юм хийх чахад л надад эргэлзээтэй. Би Spider-Verse-ийг хүртэл хийх чахад нь амар айжсэн. Тэгээ хаа яг хо трейлер дээр ялчгүй амар гой зурагтай айгуу содан хийж байгаа мэдгдсэн. Тэгээд Venom угаасаа сонирхолгүй байсан. Яг хо ганц итгэл найдвар төрүүлж исэн юм cast Riz Ahmed, Michelle Williams, Tom Hardy. Тэгээ өөр юм бол надад сонирхолтой санагдаагүй. Тэгээд нөгөө рекорд хийгээгүй үед нэг би чамд ярьжсэн Riz Ahmed, Michelle Williams хоёргүй. Энэ хоёр өөр кинонд байгаа юм шиг. Тий, яг хиний би бас Michelle Williams-ийн хамгийн ихнээс энэ гарч ирэхэд л шууд яг инех гээд инээд төрөх гээд нэг ор дотроо сэрдэн штэ сэрдэг хэсэг үлээ. Тий. Йоо. Тэгэл яг сэрэнгүүтэй. За ер нь орё до киноор байгаа тий. Яг сэрэнгүүтэй л харсан чинь нэг тийм яг нэг хоош тийм Michelle Williams яг нэг тийм царай. Драма Michelle Williams гарч ирээл. Michelle Williams. За ер нь киноор байгаа. Тэгээд таалагдсан юмнуудаа яг эхлээд. За ер нь гол сэтгэлдлүүдээр чи надад бол үнэхээр таалагдаагүй. Надад бол үнэхээр байж болохоор санагдсан. Байж болохоор гэдэг юу гэдэг нь болохоор тийм ер нь бол бүр ингээд үзэн ядгаар биш. Би бол хангалттай enjoy хийсэн. Ахаад үзье гэсэн бүр бодолтой байгаа. Тэгээд мэдээж сул тал маш их. Гэхдээ миний хувьд бол яг тийм баланс нь бол байгаад байна. Яг миний өнцгөөс яг нуудлал нь байж болох тал хоёр нь ингээд бай сайн гэхгүй шүү дээ. Байж болох тал гэдэг байгаа байхгүй. Энэ хоёрын яг баланс нь яг нэг тийм тэнцвэртэй гэж хараад байгаа миний зүгээс. Тийм угаасаа яг анханасаа юу ч хүлээгээгүй байсан болохоор бас айгүй үзэхэд айгүй хөнгөн үзчихлээ л дээ. Хүлээц багтаа. Тийм хүлээц багтаа. Дээрээс нь тэгээд за шүүмжлэх шаардлахгүй гэдэг ойлголттой байсан. Надаа ганц хоёр деталь стац бол үнэхээр таалагдаагүй. Би бүр зовж дуусгасан. Болдог бол кинотеатраас гараа авчмаар л байсан. Тэгээд амар олон юм байна л да. За ер нь кастаас эхлэе те. Надаа яг түрүүний тоглоом болгоо ярьж байсан. Michelle Williams, Riz Ahmed хоёр шал дайлан санагдсан. Ийм амар гоё хоёр жүжигчнийг
ялангуяа Мишель Вильямс том хэмжээнийх. Riz Ahmed миний хайртай жүжигчтэй нэг ийм бүр шал өөр кинонд явж байгаа юм шиг шал өөр. Тэгээ тэр юуны эсрэг дөрв бол шал авцалдаагүй тэрийг бас ярих бах. Тэгээ каст бол надад тэр нь авцалдаагүй санагдсан. Туслах бусад дөрүүд бол бүгдээрээ бүр девелоп чигээгүй хайцсан. Тэгээд Мишель Вильямс яагаад би энэ сонгосч орсон. Яг Riz Ahmed бол яг карьер opportunity гэж бодсон баг. Мишель Вильямс яагаад сонгосныг бол үнэхээр ойлгохгүй. Том Харди бол харин Том Харди очиж ичтэй айдгүй байсан. Дайжгүй хаа очиж. Гэхдээ ярихэр ингээ амар олон юм. Хаанаас тэрлэхүү мэдэхгүй. Яг юу байгаа. Би нэг юм хараатай Мишель Вильямс хин хоёр Том Харди хоёр өмнө нэг кинонд байлаа. За тэрийг харж. Надаа яг тэр эхний сценээс ахуулаад ямар ч chemistry-г санагдсан. Энэ хоёрын сцен нь цөөхөн. Тэгээд байгаа сценүүд нь анханасаа тэр нэг орноосоо эвдээд эхэлдэг. Бүр ямар ч chemistry байхгүй. Хоорондын ямар ч харилцаатай тэр гэрэлтэж байгаа гэх юм ойлголт байхгүй. Тэгэнгүүтээ тэр chemistry-г нь нэгдүгээр chemistry-г хоёрдугаар суурийн сэн тавьж удаагүй байжснаа Eddie Brock-ийн нэг үйлдэлээс болоод аль нь ажиллаа алдаад карьераа алдж байгаа. Тэгснэ шууд салж байгаа. Тэгээд тэр нь ерөөсөө тийм damage байхгүй. Ингээд тэрийг нь ингээд нэг тийм энэ хоёр салчлаа. Өмнөөс нь ингээ харамсах, хямрах мэдрэмж ерөөсөө өгөөгүй. Whatever саллаа гэсэн ойлголт өгөхөөр бүгдийн өнгөд нь окей гээл. Тэгээд тэгснэ шууд 6 сард болчих واخгүй. Тэгэд ерөөсөө тэр 6 сар нь ингээд хүнд байгаад байна. Тэр эди ингээ хямраад байна гэдгийг ойлголт өгөхгүй. Яг гоо гэрэн заван ганцаараа амьдэрч байна. Окей клишэ. Тэгээд 6 сарын дараа санаад ингээ гэрийн гадаа очих нь баг санжин гэхээс илүү Мишель Вильямс дөрөв өмнөөс бол надад амар creepy санагдаж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс гадна амар рандом марчиж магадгүй. Бас тэр нөгөө нэг Мишель Вильямс нөгөө нэг эмч нөгөө найзлаад толцсон байдаг шүү дээ. Тэр нь яг Сергей Бускетс бас гэдэг хүн байдаг шүү дээ. Би бүр өгтлээ хэлээгээ тэрийг харчаад. Яг нийтэд нь харж байхад асуудалтай юм аа. Яг тэр цаг хугацааны асуудал аягүй тийм үсэрсэн те. Тэр аягүй өмнөх хэсгийг нь катлагдсан бах аягүй бол. Айгүй бол катлагдсан бах. Катлагдснаас болж хин өөрөө бас хэлсэн шүү дээ. Том Харди 30-40 минут катлагдсан гэд. Тэгээ катлснаас болж амар их хэрэггүй эсгүүд урт цаг авсан. Хэрэгтэй эсгүүд дээр аягүй баг цаг гаргасан. Тэгээ сүүлийн төгсгөл хэсэг бол амар хурдан өрнөд дуусчихж байгаа жишээ нь. Тэгээд аягүй урт эхлэл хэсэг бол аягүй урт явж байгаад тэгээд одоо зүгээр нэг годамжаар алхаж байгаа ч юм уу тийм хэсэгтэр амар хэрэг болт төрсөд. Амар хэрэг болт төрсөд. Тэгсэн мөртлөө яг нэг conversation ч юм уу яриан дээрээ үнтэй гол диалог явж байгаа юм дээр болохоор баг бад гэл босч өнгөрч байгаа. Тиймэрхүү бүр ингээ эдитингийн асуудлууд бол харагдсан эхнээсээ. Тэгээ кино ч өөрөө 112 минут ч бас богино кино биш. Тэр дунд бол нэг 5 минутын маш хэрэггүй сүд бол байсан. Тэгээд за Riz Ahmed за Том Хардигийн дүр дээр ажилласан. Riz Ahmed-ийн дүр дээр маш бага ажилласан. Мишель Вильямсийн дүр дээр маш бага ажилласан. Бусад дүрүүд дээр бол ерөөсөө ажиллаагүй. Бүр байхгүй тий. Бүр үнэхээр ажиллаагүй. Айгүй олон дүрүүд орж ирж байгаа. Одоо дэлгүүрийн болтогч тэгээд дөрүүдэнд хобо эмхтэй тий. Тэгээд нөгөө scientist биш эмч энэ scientist гэх юм биш. Яг нэг scientist байгаа. Яг scientist хоёулаа доктортой нэг нь scientist нүүд нь яг эмч тий. Тэгээд Eddie Brock-ийн одоо тэр юуныхан захирал тий. Ямар гоё жүжигч тий. Амар гоё жүжигч. Тэр жүжигч ганцхан син дээр хоёрхан син дээр. Тэр тэгээд дахиад тэр хамгаалагч байна. Хамгаалагч дээр тэг хэрэг байсан ч юм уу ч юм уу. Тэгээд дөрүүд дээр айгүй муу ажилласан. Хамгийн муу юм гэх юм бол үгүй яагаад ажиллаа. Ер нь бол нийтдээ би ингэж хараад дүгнээд байгаа. За боломжийг гэсэн юм орхичээ зүгээр. Яагаад ингэж энэ киног муу болгосон юм юу гэхээр тэр чигээрээ маш бага ажилласан кино байгаа. Тэр чигээрээ screenplay дээр ерөөсөө хангалттай. Тэр чигээрээ маш бага ажилласан. Бүх юм дээрээ. Одоо зохиол, зураг авалт, найруулга, дууралт, visual effect бүх юм дээр айгу бага ажилласан. 110 сая, 100 сая, 116 сая баашт бол бага мөнгө биш. Тэгээд бага ажилласан гэдэг нь зүгээр сэтгэл хангалттай гаргаагүй. Passion багтаа. Эсвэл энэ өөрөө production өөрөө амар тийм ойлгомжгүй явцсан болохоор эсвэл найруулагч нь өөрөө энэ бүх контрол авчтааг баг. Тэг яг тийм юм харагдаж байгаа байхгүй тий. Яг ингээд айгу катлагдсан болохоор тэр саунд нь
бас цогцолтой алга болчихно. Йоо, sound. Калцнаас болж айгүй олон юм өөрчлөлтөн тэр дөрүүдийн build up-нд байсан ч юм бэлүү те. Хэрэгтэй диалогууд нь байсан ч юм бэлүү. Тэгээд яг тэр нэг хүнийг ингэж мэдрэмж өгөх тэр катууд нь саунд нэг тийм эхнээсээ дуустал ингэ явж байгаа штэ. Тэр нь ч юм уу байхгүй ч болно. Тэгээд visual effect-ийг бол бүр ярих чирэг байхгүй. Visual амар муу. Сүүлийн тулаан болвол бүр авах юм байхгүй. Тэрийг бол би бол миний ягаад ингэж баланстай байгаад байгаа гэдэг юм бол юу гэхээр зүгээр хөөрхөн комедиг үзчихвэл зүгээр. Тэгтээ хөөрхөн комеди гэж үзэх гэхээр одоо сарын өмнө ч өнөөдөр апгрейдийг үзсэн болохоор апгрейд гэдэг кино заавал яригдах хэрэгтэй. Заавал яригдах хэрэгтэй. Ягаад тэгэхээр киноных нь гол дүрийнх нь одоо нэг асуудал гэх юм уу те. Шалтгаан адилхан дуу, ойролцоо. Хоёр хувийн байгаад байгаа. Тархин дотор нэг өөр персона ороод ирсэн. Тэгээд илүү хүчтэй. Тэгээд ингээд би хоорондоо зохицох гэж байгаа тийм юута. Дээрэс нь комеди. Маягаар. Ерөөсөө апгрейд бол хэрвээ Venom таалагдаагүй, үзээ таалагдаагүй тэгээ Venom-ыг ямар байхыг хүсэн гэж бодож зүгээр апгрейдийг Venom кино гэж үзчих хэрэгтэй. Ерөөсөө. Надад бол ерөөсөө яг тэгж л бодож байгаа юм. Яг юу visual effect нөгөө power-ыг насаал ерөөсөө яг байх ёстой байсан кино апгрейд. Амар сайн хийцтэй, диалог сайтай, зохиол сайтай, character сайн develop хийсэн. Тэгээ эсрэг дүр нүртэлтэй, twist сайтай, амар дэвгүй twistтэй шүү дээ. Тэгээд action scene-ууд нь бүр амар гоё upgrade их. Тэгэхэд энэ бүх юм нь тэгээд visual effect, editing амар ядаргаатай байсан. Sound бөгөөд visual монтаж аль аль нь бүр ингээд үзэхэд нүд өвдөд, сонсож их өвдөд ингээд тэгээд action хэсгүүд нь тэр сүүлийн акшн ч гэлтгүү дундаж акшн дунд хэсгийн акшн хийсэн гэсүүд тийм ямар ч сонирхол нэгдүгээр төрүүлээгүй шин юм юу ч байхгүй содон дээрэс нь эдитинг зураг авалт юу ингээд ямар ч ингээд үйл явдлыг дагах боломжгүй дандаа шүн чи анзаарсан уу кино үйл явдал бүгд шүн болж байгаа шүү дээ баг 90-95% шүн тэгээд тэр чин хар ийм юутай те өнгө зүстэй компьютероор хийсэн эффекттэй дүрий чин шүн дандаа болоод харж юу ч ойлгохдохгүй тэгээд тэр мотоциклтэй явж байгаа зарим нэг акшн хэсгүүдээр нь бол Том Харди биш ингээд нөгөө стант орлон тоглогч байна бүр улаан цай мэдгэжлээ шүү дээ анзаарсан уу? Тэрийг бол анзаарсан. Ерөөдөө яг анзаарчихсан юм бол тэр байгаа. Дидэт нь харахад яг тийм хийж байгаа хүмүүс нь яг нэг контролгүй байгаад байна гэсэн үг. Тэгээ одоо юун дээр Fantastic Four дээр ч гэсэн харагдчихсан өмнө. Одоо юун дээр X-Men дээр ч гэсэн болоод байгаа тий. Яг энэ контрол гэдэг юм байхгүй байгаа дээ. Хин нэгэн яг энийг дээрээс нь харахгүй байгаа дээ. Тэгээ продюсерийн талаас найруулагч ч юм уу те. Marvel-ын ягаад сайн MCU-гийн ягаад сайн явдаг юм бол тэр шүү дээ. Feige гэж хүн байна. Feige өөрөө Disney-ийн толгоонуудтай амар сайн харилцаатай. Тэдэртэйгээ маш сайн ойлголцдог. Feige өөрөө баталсан. Дээрээс нь багаа маш сайн бүрдүүлсэн. Айгу олон жил энийгээ build up-ыг явцсан. Тэгээд ингээд тийм жижиг сажиг алдаа хизээж гаргадаг. Жижиг сажиг гаргаж ирсэн бол тэрнээсээ суралцсан. Жижиг сажиг алдаа гаргадаг. Тэгээ хүмүүст нь эрхчлөөг нөгдөг. Тэгэхээр яг Venom-ын кинон дээр бол тийм юм байгаад байгаа. Энэ дээр баг хамгийн контролтой байсан Том Харди юм шиг тий. Ядарч дүрийнхээ хувьд амар их импров хийсэн гэсэн тий. Байх. Том Хардигийн эсүүд бол яг хамгийн Том Хардигийн хэсгүүд ерөөд хамгийн киног гарч байгаа юм. Venom-тэй эсүүд ч тэр ганцаараа байгаа эсүүд ч тэр ерөөхдөө бол Том Харди. Том Харди ерөөхдөө өөрөө ч гэсэн бас ч гэж гайгүй том жигчин. Тэгээ өөрөө анханасаа энэ төслөөр бас нэлээд том төлөвлөж орж байгаа болохоор өөрийнхөө нэлээд юг гаргасан баг. Жохон эрх мэдлэг ч юм хүчигч юм уу те юун дээр импровиктэй ч юм уу эсвэл ингээд ерөнхий зохион байгуулалттай ч юм уу те. Ерөөдөө бол би өөрийнхөө дүрийг ингэж авч явна гэдэг юг гол хийсэн. Найруулагч яг Venom Hardy хоёрын юун дээр хэр ажилласан юм гэдэггүй. Гэхдээ ерөөдөө бол маш муу ажилласан. Яагаад гэдэг мэдэхгүй байна. Өмнө нь Ruben Fleischer бол бас нэг юм disappointing кино хийсэн хүмүүс нөхөр шүү дээ. Яг Zombieland ажгүй л дээ. Анхныхын кино. Тэгээд тэр нөө хоёр дахь киног нь бол би үзэж байгаагүй. Гурав дахь одоо Venom 4 дахь. Гурав дахь кино нь Gangster Squad. Ryan Gosling энтертэй те Sean Penn, Emma Stone. Тэрийг амар хүлээж исэн гоё кино болно гэж яг тийм нэг юм disappointing хоёрын хооронд кино байсан. Тэгээд Venom бол fantastic бол биш. Fantastic Four бол биш. Тийм муу бүр хог бол биш. Бас ч гэж гайгүй. Гэхдээ зүгээр гол ингээд харамсаад
нэрвтэй байгаа юм нь болохоор потенциал нөхгүй. Үнэхээр сайн потенциалтай байсан. Энэ дөрүүдээ гоё хөгжүүлээд зөв каст хийгээд те дөрүүдээ хөгжүүлээд акшн хэсгүүдээ илүү жоохон ач холбогдолтой илүү сайн хийгээд зураг авалт эдитинг ерөөдөө техникэл талаас нь илүү сайн хийсэн бол байж болохгүй юм бол байхгүй. Том Харди бол хангалттай гоё. Тэгээд би бас ингэж ойлгоод байгаа шүү дээ. Төслийн Venom-ын төслийн хувьд бол Sam Raimi-гийн Spider-Man 3-ын дараа яригдж эхэлсэн. Тийм юу гэж болгоод байгаа Sony-гийн. Ер нь тэр үед л одоо яг Iron Man-ыг гарч эхлээд 7 онд юу гарсан штэ. 3 гарсан штэ. За Venom-оор тусдаа кино гэж болох юм develop хийж эхлээд тэгээд хаягдсан байжгаад 17 онд 16 17 оноос хойш юу яагаад 17 онд одоо каст тодорхой болоод тэгээд ерөөдөө зураг авалт эхлээд явсан. Тэгэхээр гээд айгүй олон өөрчлөгдсөн дундаа олон хүмүүсийн гараараа гарцсан прожект тэр талаасаа айгүй асуудалтай. Нэг хүний юугаар яваагүй. Тэгээ анх бол Venom-ыг ингэж юм л та 97 онд бол 96 7 оны үед David S. Goyer гэдэг зохиолч байдаг шүү дээ. Кино зохиолчтой Dark City, Blade, Batman Begins, Jumper and The Dark Knight Rises and Man of Steel and Batman vs Superman. Эдгээр дээр ерөнхийдөө зохиолчоор яг ажилласан бас дайггүй ерөнхийдөө зохиолчтой нэг кино. Ерөн суперхеро жанраа. Тийм ерөн жанртай сайн жанрын юм хийдэг. Энэ нөхөр анх screenplay бол бичсэн гэж байгаа. 96 оны үед. Тэгээд инээдтэй юм доол дүнгэрэн тоглож байсан гинэ. Тэгээ Carnage эсрэг дүр нь Venom гол дүр нь тэгээд тэрийг cancelдаа тэгээд яг ерөнхийдөө тэрний дараагийн яригдсан юм бол яг нөө Spider-Man 3 дээр орчихсон гэж юм л та. Тэгэхээр яг уу Venom-оор суурьсан кино ихийг бол яригдчихлээсэн юм байна 20 жилийн өмнө тий. Тэгээд одоо бол анхудаа нь хийлээ. Тэгээд technical талаас за яг дурдах юм бол яг эднэр тий монтаж байна. Гэрэлтүүлэг, visual effect, action хэсгүүд, диалог, script аимшигтай мó. Тэгээд ажиллаад байгаа юм байна. Ер нь ажиллаад байгаа юм дээр Marvel-ыг ярихаас арга байхгүй MCU. Marvel бол production талаасаа, producing талаасаа маш сайн болохоор одоо жижиг найруулагчтай явчихдаг. Тэгээд тэрийг ингээд дэмнээд босгоод ингээд өлгийдээ гаргаад ирдэг. Тэгэхэд Fox шиг ч юм уу лимитийн өгөөд их чөлөөгийн давхар бичиж байгаа. Тэгээд бүх ингээд стандартыг ингээд гаргаад сайжруулж байгаа. Тэр хүн жишээлбэл visual effect гэж үзег бол за энэ ч юм байдیں۔ Чамд юм баг байна. Юу гэснэ хэл. Тэд нар тэгээ урдаас нь дэлхийд өчөж байгаа. Тэгэхэд Fox ч юм уу Sony ч юм уу эднэр бол айгүй олон жилийн түүхтэй том компаниуд. Айгүй олон том кино хийгээ үзсэн, том бюджет хийгээ үзсэн юмнууд жижиг найруулагч авчирхаараа ингээд дараад алчиж байгаа санагдаад байгаа байхгүй. Одоо юун дээр ч тэр Fantastic Four дээр ч тэ. Тэгэхээр хэрвээ Warner Bros бол Zack Snyder-тай бас үзэлцээр байгаа л тэгээ сүултээ дуслаа штэ. Тэ том найруулагч тэгээ Zack Snyder бол сайн үтс. Маш айгүй сайн үтс. Яг өөрөөхөөрөө байлгах гэж. Тэгээ бас бүрэн байж тааглах. Тэ. Бүрэн яг тэр найруулагч чинь продюсер давхар хийж байгаа л та. Тэгэхээр Fox-ийн хувьд ч юм уу, Sony-гийн хувьд ч юм уу илүү том найруулагч авчрвал зүгээр ах. Хэрвээ илүү жоохон юутай powerтай тийм. Одоо би бол бас болж лээла Venom-ын киног зүгээр Oliver Stone ч юм уу өгчүүл. Яа Oliver Stone уул нөгөө нэг энэ political investigate journalist гэдэг чинь тийм. Энэ талаасаа хэнийг Eddie Brock-ыг харуулангуудаа яг Oliver Stone сонирхгүй байх юм дээр сонирхгүй. Гэхдээ зүгээр тийм тэр талыг харуул те. Жоон тийм трейлер талын political trailer болгоод те тэр юуг айгу хэрвээ Oliver Stone найруулсан бол те энэ прожектыг авсан бол те тэр Life Foundation Life корпорац тийм тэр бол ингээд амар сүртэй том компани те Venom хин одоо Eddie Brock бол яг амар жижигхэн тийм сэтгүүлч тэгээд айгуух тийм тэмцэж байгаа тэр дунд ингээд яаж байгаа тийм мөрхөө юм дээр суурлаад тэгээ сүүлийн хэсэг лугаа яг superhero гэсэн юм бол нэг биш. Тэгээ илүү тийм darkтэй тийм юм байх байсан байх. Юун дээр тэгэхээр Oliver Stone гэдэг чинь ерөөдөө бол том найруулагч авчрах хэрэгтэй. Гэхдээ том найруулагчд нь одоо хин бол биш.
Яа, Джеймс Ганн уу? Биш. Хин зүгээр. Рон Ховард биш зүгээр. Хин ч битээ за нэг жишээ байвал. Харин яг одоохондоо шууд орж ирэхгүй л. Тэгээ яг шууд орж ирэхгүй л Аронофски энэ төр уулын комикоор нэлээд оролдох гээд ерөөсөө хийж байгаагүй. Тиймэрхүү нөхдүүдийг иймэрхүү юмар бас оролдвол сонирхолтой санагдчихл байна л да. Юу юм уу? Аронофски ч нэг тийм бурхан библи гэсэн айдиатай орооцолдох дуртай. Тэгээ энэнийг тэрнтэй ойлж байвал гоё юм болов. Тэгээд лайв гэснээс лайв ондож би ингэж ийм rumor ярьж санаж байна уу? Ryan Reynolds энтертэй лайв гэх кино, Sony-гийн кино шүү дээ. Сансар зүйл явуулдаг horror кино. Тэр Venom-ийн одоо нөгөө backdoor pilot гэж ярьдیں۔ Backdoor pilot гэж нэг телевизэн сурвал дээр юу хэлдэг вэ гэхээр одоо Arrow дээр Flash-ын дүрийг оруулж ирээд нэг бүтэн анги хийсэн шүү дээ Flash талбайтай. Тэр нь backdoor pilot болчихж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө эхний ангийн өөр юм дээр хийж байгаа. Тэгээ энэнийг backdoor pilot шиг тийм backdoor prequel байж магадгүй гэсэн юм айгүй хэрэгдэжсэн. Тэгээд харахад ч төстэй харагдчихсан. Тэгээд тэр кино айгүй дэжгүй надад амар таалагдсан live. Жаан тэр нь хийсэн. Тэгээд тэгсэн чинь төгсөлөндөө биш болж таарсан шүү дээ. Тэгээ энэ ингээ эхэлсэн чинь fuck тэрийг зүгээр яагаад шууд Venom-тай холбочоогүй юм бол гэж бодсон. Зүгээр Venom гэдэг брандыг нь те Marvel гэдэг нь хэрэглэхгүйгээр тэр киноны төгсгөлд нь тийч угаасаа заваан дуусна шүү дээ. Тэрийг нь зүгээр юу гэдэг нөгөө хар юм нь илүү ингээд симбиот шиг харагддаг ч юм уу. Эсвэл нэг scientist нэг нөхөр тэрийг симбиот гэдээ нэрлэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү маягаар. Тэр чинь гэхдээ тэгчихгүй яавал гэж. 5 6 оны кинош те. Юу тийм сүүл 6 гас бол саяхан санагдаад саяхан биш ээ 6 авцаал байгаа. Тийм билүү. Ямар ч байсан би зүгээр тэрэн дээр амар ихтэй. Ягаад тэгэхээр тухайн үед Venom гэдэг project яригадад эхэлсэн байсан болохоор би тэгж бод 17 он гарсан юм. Тийм ерөөсөө өнгөрсөн жил гарсан. 7 оны ихээр байна уу хийцээ байна. Тийм 3 сард гарсан. Тийм яалч ч сайхан гарсан байгаа байхгүй. Тэгээ би энэ үеч угаасаа production эхэлсэн байсан баг. Тэгээ би бодож байсан байхгүй. Яа. Тэгээ яг тухайн үед бодсон. Зөрөггүй байна. Цааны айгүй зөрөггүй байна. Тэгтээ үнээр тэгсэн бол яг жоохон сэтгэцсэн бол амар зүг юм болохоос юм байхгүй. Яг тэгсэн бол яг чанар нь өөрчлөгдөхгүй л дээ киноны. Гэхдээ зүгээр нэг тийм тэгсэн бол арай л жоохон гоё тэгээ холбоостой ч гэх юм уу болохоос юм болов. Тэгээ жоохон эвдсэн яг энэ стереотипыг эвдсэн тэгээ зүгээр ийм энгийн кино энтэй ингэж холбогдож болно гэдгийг. Тийм. Заавал эхлэн үрт тэгж харагдчихлаа шүү дээ. Яг эхний шин нөгөө сансар үлэг дэлгүүрүүд яг тэгээ байж болохоор шууд өргөлж байж болохоор. Тэгээ лайф 2017 онд гарсан энэ Ryan Reynolds, Jake Gyllenhaal, Rebecca Ferguson Mission Impossible 6 дээр тоглосон юм хтэй. 7 дээр ч гэсэн байгаа. Тийм байгаа. Тэгээ энэ айгүй хөөрхөн 7 гэж юу лээ? Fallout ч 6 шүү дээ. 6 лөө. 5 6 юм байна. Тэгээ юунд spaceship болж байгаа үйл явдал. Тийм эрдэмтэн туршилттай. Энэ амар гоё кино. Тийм. Тийм баа. Тэгээ ер нь бол яг тэгж харагдаад миний хувьд бол айгу зориггүй байна. Тэгээд холын төлөвлөгөө одоо эдгээр чи айгу хэцүү ихний анги дандаа хардаг те. Хараад тэгээ орлогоосоо хамаараа дараагийн анги хийхээ шийддэг. Тэгэл хүмүүсийн юу ревю үнэлгээ ер нь хэр байна гэдгийг хардаг. Үнэлгээ хардаггүй юу? Хардаг ах уу. Үнэлгээ яг ясэм дээр хардсан юм. Одоо энэ чинь ингээ $200 сая хэдийн хийцэн тэгээд яг уу тодорхой болчихлоо шүү дээ. Тэгээ пост credit scene байгаа тий. Ер нь за ойлаа юу яах вэ? Үйл явдал руу нөрөх үү? За тэгээ ер нь киноныхаа. Яа тий одоо technical талаас нь бол ерөөд нь ярьчихлаа шүү дээ. За эхлэлдээ болохоор Eddie Brock хуваараа карьертай тий network-т ажилладаг юу яадаг сэтгүүлч байгаа. Нилээн хөлөө болсон. Тий нилээн хөлөө болсон. Brock Report энэ төр гэ тий. За тэрэн дээрээс л ерөөсөө эхлээл таалагдаагүй. Надад бол яасан гэсэн чинь сэтгүүлч гэдгийг нь сэтгүүлч хийж байгаа. Одоо тэр нөгөө Man of Steel-ийн DC Universe-ийн асуудалтай юм шиг бид нар ерөөсөө Clark Kent гэдгийг сайн хараагүй шүү дээ. Хэр сэтгүүлч юу юм те. Тэр мөрийг ерөөсөө мэдж байгаагүй. Amy Adams-ын дүр нь болохоор Pulitzer шагнал авч ирсэн сэтгүүлч гэдэг байгаа. Окей. Тэгээ Clark Kent-ийг хийж бид нар харж байгаагүй те. Олигтой харж байгаагүй. Тэгээ энэ дэр яг адилхан. Нэг монтаж гардыг штэ. Тэгээ ингээ хэрэгнүүд дээр репорт хийж байгаа. Тэр нь хангалттай конвинс хийхгүй байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө надад хоёр байд сайн эхлэхдээ. Эхлээл тэр хоёрын chemistry юуж байхгүй. Тэгээ тэр монтаж ерөөсөө тэгж л ихсэн надад. Гэхдээ тэр чинь ер нь Eddie Brock чинь юун дээр Spider-Man 3-х дээр ч гэсэн зүгээр нэг тийм жоохон тийм популист гар юм шүү. Ямыг ингэж хөөрөгдөж зүгээр ингэж тренд болгож яадаг маркетинг
Тэгтээ бас нэг хүн чанартай. Тэгээ энэ дээр болохоор тэгэж гаргав шүү дээ. Энэ дээр болохоор публицист гэхээсээ илүү зүгээр амар сайн журналист, investigative журналист л гэж гаргах шүү дээ. Яг энэ кинон дотор бол яг энэ кинон дотор бол амар тийм үнэт шудрага тийм л юм шүү. Өмнө нь тэгтээ юм би ингэж жоохон публицист хийж ингэж өөрийнхөө карьераар ингэж гаргаж ирж ерөөдөө хүмүүст ойлгуулад тэр асуудал дээр attention авч жоохон шийддэг маркетинг ер нь тэгж харагдсан. Ер нь одоо 90 сурвалжлах студиуч ер нь тийм хүн шүү дээ тий. Ямбэг яшил бүгдлэг бол амар сүртэй юм болгоол баримт дэлгэж ийн гэж ягаал тий. Сүр болвол тэгэл тэрийг ингээ хүмүүс айгу ярилцаад гэхингүүт нь ерөөдөө байгууллагууд ингэ шийдэх гэж оролддог ч юм уу тий. Тэгэхээр би бол тэгж харсан. Яг тэр бол нэг тэгээд Мишель Вильямсын дүр юу юм хуульч юм ааш. Хуульч юм шиг байгаа. Юу ч ойлголтгүй байжснаа. Лайфас мэйл ирж байгаа. Гэхдээ яг ингэсэн ажиллаж байгаа байгууллага нь нэг байгууллагын төлөө ажил биш ээ. Байгууллагыг өмөөлж ажиллаж байгаа тэр байгууллага нь лайфын охин компани юм ааш. Тэгэж ойлгосон. Тэгэж таардгийн ч юу гэдэг. Тэгснээ тэгээд тэр юуны хэсэг одоо би ярьсан хоорондын chemistry нь ерөөсө тэр хоёрын ингээ гоё романсыг бид нар ингээд миний хувьд ач холбогдол өгөх хүсэл төрүүлээгүй. Тэгээд гисэн чинь нөгөө 10 нь хулгаагаар нь тэр мэйлийг үзчихсэн шүү дээ. Чи тэр ингээд анханасаа дүрийг нь тийм асуудалтай хүн гэж ерөөсө өгөөгүй байж ийснэ гинт за хулгаагаар пассворд дээр нь орчиж байгаа. Окей. За эхнэр нь болох гэж байгаа юм байна. Окей. Тэгээд investigative journalist хүн гэхдээ нөөд нь хуульчун байгаа тэрэн дээр тэгж орж унших шаардлага байсан ч юм уу гүү ч юм уу те. Тэгэнгүүтээ орж уншснаа нөөд нь бити хэлээрээ муурандаа яаж байгаа. Тэр мэйлийг unread буцаа болгож яг болгол байх л та. Гэхдээ яахгүй шүү дээ. Яг тэр болоод өгдөө. Apple тэр болд юм. Мэдгүй. Тэр Apple л байсан л та. Тэг мэдгүй. Тэгэхээр point нь зүгээр. Тэр тэгээд яг яаж яхад нөгөө нэг юу н одоо дарга нь дуудаад яг хиний лайфын талаар ярьсны оройн. Тий. Тэр хэрвээ зүгээр өмнөх оройн нь зүгээр санаандгүй байдлаар Мишель Вильямсыг унтчихад хин Эди зүгээр тийм хавцтай материалын лайф гэсэн бичиг харцсан. Тэгсэн чинь маргааш нь дарга нь тийм ярьсан болвол тий илүү жинтэй. Арай нэг илүү жинтэй нэг заа гэсэн байж болохоор. Тэгээд оройн дараа нь тэр нь мэйлийг харах юм бол хэстик гэж байгаа юм шиг зүгээр өмнөхдөр нь дараагийнхаа юугаа спойлж байгаа юм шиг те. Дараа нь юм болно гэдэг. Тэр угаасаа ямар нэг байдлаар унших л та. Тэгэхээр тэр хоёрын байрыг сольдог ч юм уу тиймэрхүү байдлаар жоохон асуулттай тийм юм явуулахгүй шүү. Араараасаа ингээд дараа нь явуулах нь ойлгомжтой. Ер нь бол кино бол тийм л үү те. Дараа нь явуулах нь ойлгомжтой. Тэгээд тэрний дараа тэр нөгөө нэг яг одоо тэр босных нь яг дараа нөгөө нэг интервью нь болж байгаа шүү дээ. Riz Ahmed-ийн дүртэй. Юу лээ Carlton Drake те. Тэгээд тэрэн дээр тэгсэн чинь ерөөсөө ихний минут тэр интервьюийнх нь 30 минут гэнэ. 30-40 секунд нь ерөөсөө зүгээр юугаар додчихж байгаа байхгүй юу? Юу гэдэг вүлээ? Тайлбар нөгөө юу гэж fuck. Юу вэ? Exposition гэдэг шүү дээ. Шууд үйл явдал юмыг тайлбарлаж өгөх гэж яриа. Одоо те ингээд дүрийг ч юм уу киноны background юмыг шууд exposition. Зүгээр амар exposition хийдэг. Англи төрсөн те. Тим интервью, тим мондаг интервьюэр нөхөр тэгэж эхлүүлэхгүй л байхгүй яриад discussion. Тэгснэ тэр нөгөө хөсөөсөө ярьж байгаа нөгөө нэг хулгаагаар олж мэдсэн мэдээлэл рүү орчдөө шүү дээ. Тэр нь амар хүчилсэн санагдсан надаа. Угаасаа тэлүү авах нь яг мэдээж өмнө нь харц юм чинь тодорхой байсан л да. Гэхдээ тэрийг тэгж хүчлэх шаардлагагүй. Эди сайн сурвалжлагч байсан болвол тэрийг зүгээр ингээд тойроо маягаар ч юм уу явуулж болох. Илүү өдөх тий. Тэгэхэд шууд ингээд өөрийнхөө амар бүр ингээд доош тийч явах. Зүгээр шууд тийм явжснаа тулахчихж байгаа. Тэгээ анханасаа тэр хоёрын одоо харилцан яриа хоорондоо таахгүй гацсан шүү дээ. Одоо жишээлбэл Эди юм асуунгууд тэрэнд нь Эдийг асууж байгаа байдал нь жоохон буруу байгаад хариулж байгаа юм болохоор ингээд зөвтгөж байгаа юм шиг тийм. Тиймэрхүү байдлаар яваадсан. Тэр тэрэн дээр Riz Ahmed-ийн дүрийн шууд build up-ыг тэгж хийх гэсэн байна. Тийм. Харин энэ ингээд анханасаа яагаад байгаа юм айгу дутуу ажилласан гэдэг байгаа байхгүй. Тийм. Зүгээр яагаад тийм гаргалгаа амар залхуу гаргалгаа байхгүй тий. За энийг ингэчээд мөн нэг ингэдэж штэ кино критикүүд хэлээд байдаг юм. Exposition яагаад exposition гэдэг юм шүүмжлээд байдаг штэ. Тэг яг хэрэгтэй үедээ зөв оруулсан exposition бол зүгээр. Гэхдээ exposition гэдэг юм шүүмжлэх юм чи exposition чи өөрөө залхуу writing баггүй. Ерөөсөө л залхуурж байгаа учраас нэг дүрийн background-ыг хоёр өгүүлбэрийн дотор л хэлчихэж байгаа. Тэр монтаж бол залхуур л. Тэгээд тэр Riz Ahmed-ийн дүрийг ярьдаг бол залхуур л баггүй.
Тэн дээр өөр гаргалгаа зөндөө байж болсон. Тэгээ Мишель Вильямсийн дүр ямар очтой дүр бүү мэд. Хайрын сайхан жүжигч юм. Тийм. За тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр шууд халагдаж байгаа. Тийм. Тэгээ угс ойлгомжтой. Тэр хин баг Сан Францискогийн баг босс юм хаашийн. Тэр телевизэн бол шууд тий. Шууд төлбөртөө явуулж байгаа байхгүй юу? Тийшээгээ. Тиймэрхүү заа. Тэгээ халагдангуудаа шууд салаад 6 сар. Тэгэд салж байгаа нь ямар ч даймажгүй. Ингээд амар муу кинолт Amazing Spider-Man 2 сул гэхдээ Gwen Stacy дээр салж нийлэх зүйлд нь асуурдаг ч юм уу те. Тэр болгоно ингээд мэдэрч байгаа байхгүй те. Ингээд chemistry нь тэр хоёрын relationship-ийг бид нар туулсан те. Жаргалтай үеийн мэднэ, зовлонтой үеийн мэднэ, хоорондох нь харилцааг мэднэ. Тийм юу ч байхгүй. Тэгснэ тэрнээс нь бол шууд салж байгаа юм уу? Тэгээ салж байгаа юм уу? Тэгээ годомжин тэгээ салаад дахиад уулзаагүй шууд юу болчих байгаа юм 6 сар болчих юм те. Тэгснэ нөгөө нэг fanforstic-тэй тэр шиг шууд 6 сар өсөрч байгаа байхгүй. Тэгээд Эдигийн дүрээ ингээд амар тийм арчаагүй дүр байгаа. Яваасаа арчаагүй дүр байгаа юм л та. Тийм лүүзер тий. Тэгээд хин Мишель Вильямс дүр хин блэ? Нөө Ан. Асти Ан. Аны дүр тэгээд яг нэг Мишель Вильямсийн өмнө кинодоос харж ирсэн нэг тийм ойлгомжгүй дүр байгаа байхгүй юу? Одоо яг тэр салж байгаа нь тэр яагаад хинтээ нийлсэн? Тийм. Анханасаа юунаас нь болсон? Юунаас нь болж яг хэр удсан? Хэр удсан. Яг хэнийг ирээдүйдээ сэтгүүлч гэж харсан юм шиг байгаа. Өөрөө бол нэлээд гайгүй гар юм шиг. Хуульч юм шиг байгаа. Хуульч юм шиг байгаа. Тэгээд нэг тийм гэрдэж байгаа үнэ тэ арчил бүгд л өгдөггүй үе юм уу? Тэгэл салцдаг. Тэгснээс сасныхаа дараа 6 сарын дараа яг ууралж байгаа. Нэг ууралснаа тэгэл байхгүй. Тэгэл зүв зүгээр амьдрал нь юу ч болоогүй. Яагаад ч вэ? Карьерч нураагүй, яагаад ч вэ? Тэгэл зүв зүгээр. Тэгээ өөр хүнтэй. Тийм. Жаагаа өөр хүн ч дүрч 6 сар. Гэрлэгчээсэн хүн тэгээ киноны гол дүр. Гол туслах эмэгтэй. Тэр чинь нөө эмчинд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ яг ярьчихшин. Дөрүүд нь арай дэндүү тэнэг. Юу тэнэг вэ гэдэг нь шүү дээ. Эхлээ симбиот орчиж байгаа шүү манай би. Улаан цайнд энэ хаалга цөм өршөглөөд хашаа эвдлэг гүгээд байгаа юм байж тэрийг ерөөсөө гайхгүй. Тэ? Юу ч зүгээр угаасаа тэгдэг юм шиг. Тэр апгрейдийг үзээрэй. Апгрейд тэр нэг гажиг юм болоход нь fuck бүр ингэж бөө юм болж байгаа шүү дээ. Тэснэ нөгөө эмчтэр нь яг би шууд нөгөө нэг дараалын халдуулаад байна. Гэхдээ эмчтэр нөгөө MRI хийсэн чинь компьютер болохоо байгаа л тий. Тэр ерөөсөө дараа нь юу ч яриаггүй. Тэснэ результат нь гарцсан ч байх шиг. Like what the fuck тэр бүр амар хацалтаагүй. Тэгээ тэр давхар тэр нэг Riot-ийн симбиот нэг storyline яваад байгаа шүү тий. Гадаадд тэр нэг Малайзаас 6 сар онцсон тий. Тий. Малайзаас 6 сар Америк руу яасан ч удаан явдیں۔ Тэр storyline нь ямар ч сонирхол байхгүй. Тэр дөрүүдэд нь ямар ч ач холбогдол өгөх тийм юм гоо байхгүй. Чи ханад хийдгийг ч вэ? Тэгээд ихтэй нөгөө нэг тэгээд одоо тэр симбиот нь хүнээ сонгохдоо физиологоос нь хамаар сонгоод байгаа юм уу? Эсвэл зүгээр хүн таалагдаад байгаа юм уу? Эсвэл нөгөө персонагаас нь болоод байгаа юм уу? Тэр чинь өөртөө давхар персона яваад байгаа шүү дээ. Эсвэл зүгээр ингээд удирдаад байгаа юм уу гэдэг нь бас тодорхойгүй. Тэр яг яаж таараад хийгээд байна те. Яагаад таахгүй үхээд байна гэдэг нь тодорхойгүй. Тэгснэ нэг хэсэг дээр бас нэг юм байна. Толгоонд нь орсон байгаа болохоор чиний мэдж байгаа бүх юм мэдж гэнэ гэдэг дээ шүү дээ. Эдэд хоорондоо. Тэгснэ за тэр нэгдүгээр тэрийг ямар суурь тавьж гин гэхээр эдийг мэдж байгаа бүх юм мэднэ. Тэ? Ер нь эдийг шууд мэдж гэнэ л шүү. Нэгдүгээр тэр тийм суурь тавьж байгаа. Хоёрдугаар суурь тавьсан юм нь хаалга битээ онгоолгороо гэдэг дээ шүү дээ. Тэр тэгэхээр тэрэн дээр ямар суурь тавьж гин гэхээр одоо орчныг мэдэрдэг юм уу, дуугийн сонсцсон байд юм уу, халуун дулааны мэдэрдэг юм ямар нэг байдлаар павертай мэдэрж гин гэсэн хоёр суурь тавьж байгаа. Тэгээд тэр хоёр суурь хуулийг нь алдчихж байгаа кинонд. Яасан бэ гэсэн чинь дараа нь айн гарч ирдэ шүү дээ. Нөгөө баг цэргүүдийг алж исэн чинь тэгээд нэрийг идчихсэн чинь айн гараад ирсэн. Яг тэрэн дээр хөлөө дээ. Энэ хийн гэдэг байхгүй. Амар тэнэг. Тэр чинь гэрэлчихсэн хүн шүү дээ. Тэгээд толгой дотор нь орсон бүх юм эдийг мэдж байгаа бүх юм мэдж байгаа л бол бүгд бүтэн амьдрал босгочихсэн үнийг мэдж л таарна шүү дээ.
Тэгсэн чинь тэрэн дээр яг тэр шин үгүй мэдгүй. Гэхдээ ямар ч сан дараа нь тэгдэ. Тэгснэ энэ хин юм. Тэгсэн чинь хин тайлбарлаа шүү дээ. Наа чин фрэндтэй ингээд ийм юм гээд. Тэгээд нөгөө юу хийсэн юм нь контрадикт хийгээд нөгөө нэг суурийн тавьсан юм алдчихж байгаа юм нь нөгөө нэг хин эдиг нөгөө нэг аваад машинда цуг суугаа явдсан шүү дээ. Яг тэрний дараа хин одоо айн тий. Тэгээд тэгсэн чинь Venom дотор нь ингээд хоорондоо ярилцаа суугаа яваад байсан машин. Тэг ингээд явж байгаа хоорондоо яг машиных нь ардаас дрон дагч явж байгаа байхгүй. Тэрийг ерөөсөө тэр баг Venom байгаад байгаа шаардлага зогоор хараад мэдчихэр юм. Тэгсэн чинь зүгээр ингээд дагч явж байгаа. Угаасаа эхлээд дээрэс нь авсан тийм шотн дээр дрон дагж байгаа гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр дроныг яага мэдээгүй юм тэгвэл амар тэнэг л байхгүй. Тэгээд тэр акшн за өөр дараа нь юу болдог вүлээ? За 6 сар өнгөрлөө. Тэгээд уужилаа. Тэгээд хин тэгсэн чинь нөгөө юу орж ирдэг вэ сте? Scientist эди дээр хүрээд ирдэг. Биш нөгөө юу? Нөгөө юуг ярих хэрэгтэй. Тэр нөгөө дэлгүүрийг хятад эмэгтэйтэй дэлгүүр. Нэгдүгээр амар racist. Хятад ярьсан чинь юу гэж байгааг нь ойлгохгүй байна. Надад чинь that's the problem гэдэг. Тэгэнгүүтээ надад өгсөн DVD-ийн хятад racist message гэдэг. Тэр амар racist байгаа байхгүй. Нэгдүгээр хоёрдугаар тэрний гангстер орж ирж мөнгө нэгээд идэв шүү дээ. Тэр нэгдүгээр тэр хэсэг миний амьдралтаа өвдсөн дэлгүүр дээрэмдэж байгаа хамгийн pretentious биш зүгээр. Яг мөнгө авч тэгтээ тэгж байгаа хамгийн pretentious, хамгийн хөвчлцэн, хамгийн тэнэг хэсэг байсан. Тэр бүр тэр жүжигчин ч гэсэн тэр бүр инээд алдаад бүр ингээд татаж унгаад байгаа юм шиг харагдчихсан надад. Тэр нэг Аз царайтай ч юм уу латин ч юм уу жүжигчин юмс. Тэгээ одоо тийм дэлгүүрээс татвар нэгдэг юм царна шүү дээ. Гэхдээ яг байж болно. Тэрэн дээр ядаж гой гаргасан бол өөр ахгүй юу. Тэгснэ тэр тэгээд кассанд нөгөө хэдий за ядаж ингээд боодлоор мөнгө өгөхийг нь харууллаа л да. Тэгж амар мөнгө нэхээд байгаа юм бол тийм биз дээ. Зүгээр нэг юм багийн эрсдээ кассанд нөгөө $20 авснаа Jack Daniels нэхэж мэхэд. Тэгэл айгу дутуу ажилласан юм байгаа юм л та. Тэр үед бол плотны хувьд бол тийм жижиг сажиг юмуд бол маш их байгаа. Зүгээр тэр годамжинд таарч байгаа тэр $20 ууцсан хот $20 өгөөд сонио авдаг жишээ. Тийм тэр юм дээр юу байсан? Мэдгүй уншаагүй ш тэр чинь. Харин ямар зүгээр плотын ажиглал зүгээр хиний хувьд эдигийн хувьд тэр эмхтэй дараа нөгөө баригдана гэдэг юмар нь л хүчээр тэгээ хүчээр оруулж ирж байгаа юм. Тийм тэгээд за тэр хооронд нөгөө акшн син болж байгаа болоо. Чи симбиот авчиж байгаа болоо. Тийм тэр эмэгтэй дээр очиод тэгээд за тэрний өмнө scientist нэрж байгаа ш. Scientist нэрээ тэгээд тэр scientist-ийн дүр амар суг. Тийм. Skirts болоо. Тэр scientist царайтай ч бас биш. Тийм тэр нөгөө нэг юу байсан ш. CD level нөгөө хин. Rachel Weisz. Тийм байгаа ш. Яг тэр нэг бүр нэг 4-5 level доошлуулсан Rachel Weisz. Life гээд одоо компани эхний суурийн тавихтаа болохоор Elon Musk шиг санагдсан надад. Амар том утгагүй $1 trillion компани юм шиг байна. Уулын амар тий Elon Musk-аас залуу энэ Riz Ahmed дүр. Тий Riz Ahmed ч хүчтэй юм байна. Технологийн салбарын Zuckerberg ч юм уу тий. Гэхдээ бүр том компани байна. Тэгчээд нэг хэдгээ ажилд гараад байгаа. Тэгээд тэр scientist нь хин дээр ирж байгаа. Eddie дээр нөгөө эмхтэй Skirts тий. Нөгөө 6 сарын дараа болж байгаа юм тэр шүү дээ. Secret-ийн мангар муу. Тий нэгдүгürt ирж байгаа хэсэг нь ерөөсөө бас ингээд итгэхэд хэцүү. Яагаад JD-г олоод мэдсэн. Яг өмнө нь тэр нэг ингэсэн. Тэгэнгүүтээ дараа нь зүгээр тэгэл шууд дагуулаа орчдөг. Тэгээд ямар ч камераагүй, ямар ч security-гүй $1 trillion компани team амар нууц, team амар том тэгээ alien life штэ шууд утгаараа team хийжээж зүгээр нэг scientist нь алхаа орчдөг. Тэгээ хүн дагуулаад ямар spaceship хийж байгаа газар дэлхийн хамгийн их мөнгө зардаг технологи тийм сансрын технологи. Тэгээд маш том компани. Тэгсэн мөртлөө компанийн доторх зохион байгуулалт юмнууд нь орж гарч байгаа хэсгүүд нь амар хямдхан коридороор явж байгаа. Амар тийм хай тийм тийм. Зүгээр хоёр хаалгаар ороод тэр нөгөө нэг симбиотууд руу. Тэгээд тэр юуных нь security-ийн хэсэг гээд тэр бүр сүртэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүтээ юу Riz Ahmed-ийн дүр амар тэнэг дүр байхгүй. Тийм амар том компани үүсгэн байгууллаа ингэж байгаа бол ер нь тэр нөгөө анхны диалог дээр ярьдэн шүү дээ нөгөө нэг exposition scene дээр амар genius гэдэг тий. Тэгээд тэр нь хаана байгаа амар тэнэг байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг science-тэй хэсэг болгон дээр scientist-үүдээс бүх юм асуугаад байгаа шүү. Бүр юу ч мэдэхгүй.
Тэр зөв шийдвэр гаргахгүй. Тэгснэ тэрэн дээр ингээд юу яаж байгаа юм? Эди Брок ороод за тэр Мария гэдэг дүр нь эренгүүтээ мань хүнийг симбиот болгочихж байгаа. Окей. Тэгээ ингээд байжсан чинь дараа нь яасан чинь тэр нөгөө хин Риз Ахмедийн Дрейк те. Дрейк олоод мэдсэн чинь юу? Ямар ч security footage камера байхгүй. Тэ юу осноо олж мэдгүйцнэ. Олоод иргээл уурлаад байдаг нэц те. Зүгээр л олоод ир уурлаад ир гэж орилоод тахаар чи ямар $1 trillion компанид ямар ч тийм итгэл өрөөс өгөхгүй. Тэгснэ дараа нь хэнийг барин байж те тэр security-г барин байж авчирж хилүүлэн байж одоо Eddie Brock гэснийг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд хиний Риз Ахмедийн дүр дээр ажилласан нэг юм нь юу зүгээр ингээд хүмүүстэй харилцаж байгаа харилцаа. Одоо тэр нөгөө нэг туршилтанд орж байгаа үнтэй те тэр үнд ингэж харьцаж байгаа нь тэр чадвар нь амар сайн гэж харалтай байхгүй те. Харуулах гэж хичээсэн. Ингэж ухуулаад ингээ ойлгуулад ингээ замчлаад ингээ нэг юм ер нь Elon Musk маягийн те ингээ өөрийнх нь юу ингээ зорилго нь ингээ ямаг юм ачирдаг те амар тийм том юмыг өдөртөж ирээдүлөө чиглэсэн асуудыг шийдэх гэсэн тэгсэн мөртлөө тэрийг чадаагүй. Яг ойр топныхын хүмүүс багийнхан хүмүүс нь өөрийг нь эсрэг явчихж байгаа. Тэгээд за тэр уулын Genius Minister-ийн бугасаа дуусна. Тэр талаараа юу ч байхгүй. Тэгээ яг юундаа сайн байсан ер нь яг бүүмэд. Яг ямар ч шинжлэх ухаандаа сайн. Яг ямар ч ажил хийдэм бол тодорхойгүй. Бас яг хэлсэн. Тэр компани ер нь яг юу хийдэ? Тэр нэг яг нэг Ant-Man-ыг тэр гард нэг халдсан ч юм блэ. Тий, яг тийм үгүй тэр ч personality-тэй. Тэр чи ядаж шалтгаантай. Ядаж шалтгаантай тэгээ нөгөө Hank-ийн одоо protege байсан. Тэгээ яг Ant-Man шиг байхгүй яасан юм. Нөөтгөр нэг сүйт авцсан өөрөө нэг сүйттэй тэгээ хоорондоо үзэж байгаа. Гэхдээ тэр чи ядаж сууртай. Яг сул дүрлэлтэй. Гэтэл л сууртай. Тэгээд яг түр ярьсан тэр симбиотууд нь яаж сонгоод байгаа гэдэг нэг байхгүй. Персона гэдэг байгаа уулна. Яг адилхан персонатай байгаа. Тэр чи хоёулаа лузер юм байна гэд. Тэгсэн мөртлөө Ани бил орчих жоохгүй. Тий. Ани бол тийм амар лузер биш. Тий. Өгсөн ойлголтын хувьд лузер биш. Тэр чи за ADG сууг юм байна. Би одоо гоё шаа. Тэр бол зүгээр надад комикний reference. Тэр дүрч угаасаа ши веном болдог. Тэгээ зүгээр тэрийг л фэнүүд гэхийн тулд зүгээр хийцэн л хийсэх шиг. Тэгэхээр яг Venom-ын киног юун дээр нь ажиллахаа мэдээгүй юм шүү яг. Тэгэд horror кино юм уу, science fiction юм уу, journalistic юм уу, enigma юм уу ингээд нэг ерөнхий тоон байх хэрэгтэй. Бас ингээд за плотод дуусчихад ингээд энэ лөө яваарай. Плот бол явж байгаа за би бинийгаа баригдлаа, эди баригдлаа тэр хоёр тэгээд тэр хооронд хин нөгөө нэг Малазийн түүхэн явсаар хагаад хин дээр Риз Ахмед дээр ирээд зөвөр өөрийгөө өгчөж байгаа. Тэ Риотыг биелүүн оруулчихсан. Тэгэнгүүтээ тэр хоёр ингээ за хоёлаа адилхан яг юм байна. Гэдгээ мэдэнгүүтээ шууд юу л рүү явахаар шийдчихэж байгаа. Тэ нөгөө гариглуун. Тэрнээс өмнө тий гариглуу тэрнээс өмнө нэг юм байна. Бас нэг симбиотыг Squirrel-ыг алуулдаг шүү дээ. Тийм тийч өгцөн. Тэгсэн тэр нь өгчдөг шүү. Тийм. Тэр нь угаасаа юу юм нэг тэгдэж штэ. Туршилт хийсэн чинь билүүн ороод ингээд юу яхаад синк хийх гээд ингээд байж хагаад тэгсэн чинь бинээс нь хүн дийлэхгүй өгсөн чинь бинээс нь гараад тэр давхар нууны симбиотын хадгалагтаа нэг тижэл өгöd байгаа штэ. Яг дэлхий дээр тэр чинь яг дангаараа байх боломжгүй. Хүчил төрөштэй агаарч байх боломжгүй гэсэн. Тэгээ нэг тийм тэр капсул руу нэг 3 төрлийн нэг юм орцсон дээ тэрний бодис модч юм уу юу ч юм өгч байгаа. Тэгээд нөгөө сайентистууд нь тэрийг хараагүй тэр нь чирээд өчөж байгаа байхгүй юу? Тэгээд окей. Тэгээд тэгээ явахаар болчих чаа. Тэгээд явахаар болчих чаа. Тэгээ нэгийгээ хүлчих чаа. Тий. Тэгээд явахаар болонгууд хэний бит буцаж яаж ордог. Алхаа тэгээд тэр хашаанаас нь гаргаад чирээд нөө цэргүүд нь явдаг. Тий. Йоо тэр ямар дэлхийн 2 дугаар дайм штэ тий. Зүгээр л яг гадаж буулаж болох гээд байгаа юм хаашаа. Тэгээд амар удаан тэр хэсгэнд хүчилсэн. Тэгсэн чинь нөгөө хин хурж ирж мэрээд. За тэгээ плото дуусгая. Тэгэнгүүтээ тэгээ буцаж бинд нь оронгуудаа тэр хоёр дээр ерөөдөө тултаал дуусч байгаа. Ер нь бол тэрэн дээр бол нэг яриад байгаа юм угаасаа байхгүй аим хурдан өрнцэн.
Тэгээ нэг ингэдэж штэ кино чинь эхний оршил хэсэг. Тэгээ хоёр дөрнөл тэгээд дүрийн чаленж гарч ирээд тэгээд төгсгөл рүүгээ ингээд юу руугаа ордон штэ. Third act те. Тэгээд дараа нь resolution. Энэ ерөөсө 2 дугаар акт нь үргэлжилж байгаад яг хөө техникли шууд явах хэрэгтэй л. Гэхдээ 2 дугаар актны усргаа дуусчих байхгүй. 2 дугаар акт нь өөрөө 3 дугаар актынхаа ингээд нэг хэсэг болцсон. Юу гэмдэ 2.5 акттай гэх юм да кино. Тэ нэг тим санагдсан. Ерөөсөө ингээд нэг дундуураа ингээд нэг тийм чаленж гарч ирж гин ийм шийдэгдэх хэвээр тий энэ тал нь ийм энэ тал нь бид нар чинь дөрүүдийн зориг шалтгаан үйлдэлүүдийг ойлгох хэвээр шүү дээ тэгчэнгүүт төгсгөл рүү тий бид нар ач холбогдох хэвээр тэгэж чадаг байхад учир утгагүй төгсгөл рүү орчих. Гинт файт нэг эхэлж байгаа. Тэр riot гэдгийг нь ерөөсөө суурин тавиагүй тий score төгсний дараа авилуу тий шууд юу ягаал хиний Riz Ahmed-ийн биеинд ороод тэгэл дараа нь шууд гарч ирэл нэг хүн алж байгаа биш ээ тэр нэг офистай хүмүүсээ алж байгаа тэгээд дараа нь шууд тултаа. Тэрэн дээр уул нь хин хоёр хоорондоо амар юм ярьж мараад те. Тэгээд тэр симпиот тэр планетийн жоон build up на хийгдэж мэгдэж те. Тиймэрхүү юм явсан болвол. Тий. Тэгээ надаа нөгөө нэг түрүүн ер нь плот дээр өөр ярих юм юу байгаа вэ? Тэгээд за плот дээр тэгэнгүүтээ за сүүл тулдаал дуусч байгаа. Тэгэнгүүтээ нэг тийм тэхнийг өгч ийн гэж харуулангуудаа Venom-ыг өгч ийн гэж харуулангуудаа буцаад байж идэг. Тэр бол баг ойлгомжтой л байсан. Бүр амар ойлгомжтой байсан. Тэгвэл тэр бүр тийм ойлгомжтой юмыг зүгээр яг харуулчих хэрэгтэй байхгүй юу? Нэг мөснө. Нэг мөсөн тийм зүгээр нэг тийм жижигхэн хитрхийн биелүүн ингэ явж идэг ч юм уу те. Тэгэхгүй тэгээ яг хинтээ ярьж яхад гарч ирээд тэр нэг тийм амар тийм хямдхан шийдэл. Тэр нөгөө нэг юун дээр тэгдэг үстэй. Доорын төгсгөл дээр шалт нэг локи өгөж дуусангуудаа credits-ийн дээр нь локи буцаа гараад ирдэ ч тэ. Тэр шиг нэг юм хоёрын хооронд тийм л хэрэг байхгүй юу? Төгсгөлд нь тэгэл тодорхой байсан юм. Тэгээд тэр чин тэгтээ дараагийн ягтайгаа бас холбогдчихдаг үстэй. Яг тийч холбогддог. Тэгэл яг зүгээр гэхдээ ер нь тэр дор. За тэгээд буцаж хинтээ одоогийн яваад өгч байгаа. За хоёулаа юу ийх үү? Тэгээд энэ зүгээр ингээд аллах яваад байгаа байхгүй байна. Хүн идэ яваад байгаа байхгүй юу? Гэхдээ яг эсэм дээр тийм их олон аалаагүй шүү дээ. Бас. Яг бодонгууд Venom тийгж олон аалаагүй. Нөгөө нэг R rating яриадсан тэр байхгүй юу? Тэр толгой тасч байгаа хэсэг хармаар байгаа байхгүй юу? Зүгээр ингээд гэснээ өөр хүний реакшныг харангуудаа буцаа харангууд зүгээр Том Харди. Ямар ч кайф байхгүй тийч. Чи зүгээр яг Ragnarok дээр биш Infinity War дээр яг R rating хамааралгүй л тэг. Гэхдээ зүгээр оршил биш огшоох гэдэг утгаараа те юу нөгөө Rainbow Bridge гарч ирэл те лантон ингээл яг дайн дондор ороод энэ тоор гарч ирдэ штэ ваа гэл хүмүүс огшоол yes гэдгсэн чинь give me Thanos гэд үсрэнгүүтээ шууд каталчул яг уу чинь ингээд нөгөө захлаган болоод зогхгүйгээр зүгээр үсрэг каталчул амар тэнэг байгаа штэ яг тэр шиг санагдсан надад бол юуных нь эсүүд нь амар тулааны эсүүд нь амар close up та watch shot-ууд байхгүй. Тийм. Тэгээ дандаа шүн. Тийм, дандаа шүн. Тэгээд дандаа close up-ууд бүр ингээд тулцсан. Яаж явах дандаа CGI. Тийм. Яагаад нэг wide өнцгөөс нэг тийм гоё ингээд юм дандсан том тулаан байж болохгүй те. Ямар ч тийм юу байхгүй. Тулааны эсэг байхгүй. Тэр бол амар. Тэгээд тэр сүулт нэг дэлгүүрийг орж ирдэг гарыг идсэн шүү дээ. Идчихэж байгаа байхгүй. Бүтнээр нь идчихэж байгаа. Идсэн байл. Тэгээд тэр хаашааж орж шингэж байгаа. Тийм, тэр амар ойлгомжтой. Хаач юу. Тэрийг нөгөө screen check хийдээс. Venom байж байгаа идсэн юм хүн болгоор ч бөксөрж байгаа гэж. Тэр нэг тийм. Spider-Man 3-ын Venom болвол яг зүгээр сүт байдаг хөх те. Зүгээр сүт яг тийм. Тустаа ингэж ингэ ургаж том болоод тэр юм идэх нь аргагүй гэхдээ нэг тийм юм байна шүү дээ. Шийдэл нь айгуу тийм ядцсан. За тэгэнгүүтээ after credit л орж байгаа. Яа тэгээд тэр нь хараал идсэн тэнэг Eminem-ийн дуу ёо. Eminem дундаж би хашлбогд л өгөөгүй. Eminem come on. Яагаад амар тийм cool юм хийчихсэн гэж бодсон. After credit дээр нь after credit болно хаавч гайгүй. Яа гайгүй. Тийм гайгүй. Яагаад тэгэхээр яг тэр чин буцаад нөө сэтгүүлч болчихж байгаа гэдэг.
Хараа тий. Яг ингээд ярьцлагын шинэ карьер эхлүүлж байгаа. Тэгээ шууд хүн алдаг сэтгүүлч байгаа байхгүй. Тэгээд амар тэнийг ойлгож байна. Bad people, good people. Тэгээд bad people гэдэн. Тэгээ ярьж шүү. Тэр чинь амар буруу мессеж. Бид нар Avengers те MCU 10 жил явахдаа ямар мессеж өгсөн? Сайн хүн муу тал байгаа, муу хүн сайн тал байгаа. Сайн бил нь зөв юмны төлөө явж байгаа гэж бодож байгаа. Тэр Michael B. Jordan-ы дүрийн ямар агуу дүр үлээ. Буруу үйлдэл хийж байгаа ч гэсэн зүтгэж байгаа шалтгаан нь зөв. Жишээ нь нөхцөл байдал нь жоохон өөрөөсөн бол баг Panther-аас илүү сайн хүн байх боломжтой ч юм уу те. Ихийг бүтээх. Жишээ нь тэр их олон жил ингэж өгж явсан мессеж сайн муу те. Тэр Spy хийх одоо Fury-гийн те Shield-ийн зөв буруу Infinity юун дээр Winter Soldier дээр гэдэг. Тэгээ Spider-Man дээр ч гэсэн тэр зөндөө гардаг юм. Spider-Man 2 гэж төгс кино шүү дээ. Doc Ock те Octopus тэр Octopus гэнэ Doc Ock те. Ямар амар дүрвэлээ те. Тэр чинь ингээд төгс сайн хүн те юмыг зөв бүтээх гэж байгаа дөрөв дараа нь эсрэг рүү орж байгаа те. Яагаад гэдгийг тодорхой. Тэгж яхад энэ ингээ зүгээр сайн хүн, муу хүнийг гэдэн. Тэгээд Martin ингээ өөр ингэж хийгээд ч та. Тэгэхээр хангалттай суперхеро байна. Тийм. Одоо энэ бол антихеро. Тэгээд яс юм дээр Venom-ыг зүгээр херо авахгүй. Тэг зүгээр л энэ дээр антихеро гэсэн юм юу ч байхгүй. Тийм. Тэгээд антихеро гэж гарах гэж байгаа юм нь одоо хүн идэх юм хаашаа. Гэхдээ тэгээд хэрэггүй хүн идэх байгаа. Тийм, хэрэггүй хүн. Юу нэг хүн идэх шаардлагагүй байхгүй. Тийм. Хүн идэх гэдэг ойлголт PG кинон дээр гаргаж ирэх ямар хэрэг байгаа. Анхнаасаа л PG-13 хийх байсан юм болов. PG-13 зөвхөн цус алан идэх гасаа биш сэтэв ойлголтын дээрээ сүрлэн штэ. Тэгэхээр хүн идэх гэж ярьчаад энийгээ PG гэж нэрлэж байгаа бол бас байна. Тэгээд нэг хүмүүс л hard R хийгээл те тэрэн дээрээ шууд хүнд аллага юмнуудаа сайхан гаргаал. Тэгээд тэгсэн бол ядаж акшн ч юм уу ингээд жижиг сажиг юмнууд дээр нь авах юмтай байх байхгүй юу? Ядаж. Одоо бол за ингээд пост гэрд тэгээд дуусчлаа. Ерөнхийдөө бол иймэрхүү. Carnage тий? Carnage. Эхний үдэ харсны дөр цуврал алуурчин. Тий. Тэгээд тэр бол бинд нь бол симбет ороог байгаа. Тий, ороог байгаа. Ерөнхийдөө зүгээр ярьслага авах гээд очисон чинь тэр дүртэй expect Carnage гэж хэлж байгаа л ойлголт юм болж байгаа. Тэрний тэр гэхдээ хаанаас тэр симбиот гарч ирэх үү? Мэдгүй тэ дөрвөн симбиот байсны нэг нь за Riot, нэг нь Venom, нэг нь үхсэн, нөгөөх нь яасан. Нэг улаан хөхтэй симбиот яваад илүү. Тэгвэл нэг нь яасан. Нэг нь үхсэн, нэг нь Riot, нэг нь Venom, нэг нь юу вэ? Нэг улаан өнгөтэй симбиот Life-ийн юу. Яг анх тэр нөгөө нэг шорт явж байхад бол улаан ондоо юм харагдсан санаж байна. Тэр л байх. Тэгэхээр тэр нь юунд үлдсэн гэсэн үг үү? Life Foundation дээр үлдсэн гэсэн үг. Тийм баг. Тэгээд за ингээд дуусч байгаа. Тэгээд яг ер нь бол бүр ингээд bullshit юм амар ихтэй. Тэр нэг хар ястай залуу байсан ш нь stable байгаадсан. Тэгээ өөр хоол. Тэрний чинь биенээс гарцсан нөхцөн мэт. Тэр нь гараад хинийд оруулсан юм уу? Script. Scientist. Нэг нь өгсөн штэ. Тийм, нэг нь өгсөн. Нэг хэнийг алах гад оруулдаг. За би өнгөн ялахгүй яг сайн санахгүй яг аль нааш орчтой. Тэгээ ямар ч байсан нэг бол байж босгол юм байна. За эсвэл тэгэл унаад ирнэ гэж. Тэгээд унаад ирнэ. Тэгээд тийм нэт. Одоо бол би хэрвээ би ингээд те Sony-гийн амар том продюсер байсан болвол дээрэс надад Venom таалагдж байгаа. Тэ яагаад вэ гэхээр тэ ингээд цааш нь явуулах юм бол ийм потенциал хараад байгаа. Одоо бол зүгээр ингээд амар зөрөгтэй. Хоёрдугаар ангийг бол зүгээр амар crime thriller бүр ингээд R-rated бүр ингээд хүнд шууд өөр кино гэсэн үг шүү. Бараг л өөр кино. Тийм суперхеро гэж тусдаа жанр байгаа. Энэ талаар дараа ярилцъя. Бүр амар тийм одоо хинчээд найруулагчнуудаа яг бүр яг тэр талаараа дагнасан тийм хүнд одоо Дэвид Финчер за Финчер ч арай хайшаа. Гэхдээ ер нь бол маш том найруулагч маш удаан ажилласан. Одоо 3 жил 2 жилээс зайгаа нэгдүгээрийн гарцсан юм шиг дөрөв мөрөд айгу 2 жил юу ч тийм найрууллаа. Финчер илүү. Юу? Girl Dragon Tattoo. Girl Dragon Tattoo Fincher шүү дээ. Ер нь Fincher маягийн. Тийм, crime. Тэгээ бүр 7 байв шиг бүр заваан. Тэр нөө нэг юу яадаг те. Carnage нь те. Тийм. Carnage чинь
Venom R-rated байх штэ дүр гэвэл Carnage бүр NC-17 гэж рейтинг байдаг шүү дээ. Хэрэгэлдэг үү? RS дээр тийм байх штэ дүр. Энэ ч бүр яргалдаг дүр шүү дээ. Venom vs Carnage гэсэн нэртэй ч те. Carnage Woody Harrelson өөрөө сайн жүжигч чинь. Гэтэ тэр жоохон нэг тийм сонио харагчлаа хүсмэрсэн гэсэн. Надаа нэг Carrot Top шиг. Carrot Top шиг. Тэгээд тим канал хийгээд тэгээ бүр амар тэгээ Carnage нь тэр хоёрын хоорондох тулаан эцсийн тулаан бүр амар байдаг те. Тийм байж явахта уулын лайв чинь өөрөө бас ингээд энэ Venom-тай цуг явж идэг том нэг юу юм шүү. Тийм комик дээр байдаг амар том организашн. Тэгээд толгойд өгчгээр одоо яах юм? Тэгэд компани бол ямар ч худлаа компани. Тэгэхээр илүү Carnage тэр хоёрын хоорондыг хойно нөөс мушгэлцсэн те. Тийм амар аллахтай. Тэгэл химэн айн маань өвч мөхтөгч юм уу? Тэгэхээр нэг Amazing Spider-Man шиг болчих юм уу те. Тэгээ айныг амар сонин яатсан. Дуусгацсан. Тэг ямар ч аялгүй. Тийм аялгүй. Гэхдээ тэгээ яагаад баян хөвөрөө байгаа? Ажлаасаа алдчихад яа одоо ажлаасаа алдагдаад яасан ч тэгээ амар баян эмчтэйгээс уусан байл уу. Гэхдээ тэр дүрий чи амар тийм нөгөө нэг клишэ найз охин суперхиро найз охин дүр биш миш гэж нэгдүгээр маркет хийсэн. Хоёрдугаар Мишель Вильямс өөрөө тэгж сонгосон гэж байгаа. Яг юм дээр тэрнээс долоонд орлож байгаа. Тэгээд яг хоёр коноп дарсан. Хоёрдугаар анги бол тийм. Одоо угаасаа энэ 200 сая доллар энэ 7 хоног дахиж 100 хангалттай болно. Бараг 200 бүтэн 7 хоног юм 200 бараг болчихно. Тэгээд ер нь бол нэг 4 500 авцаа бол хийхээр л. Тэгээд энэ хятад руу айгуу яснаа Tencent орж ирсэн. Тэгээд нөгөө бүр чатан дээр хүртэл QQ чат гээд яваад байгаа тий. Тэр бол ингээд хятад руу маркет хийх гэж угаасаа албаар үтсэн ба. Тэнгүүтээ надад яг сонирхолтой байгаад гэхээр пост кредит дээр тийм ба. Авт кредит дээр Carnage гэж байж болохоор. Тэгээ нэгэнт эднэр Sony-гийнхан зэхний ангиар ашиг хайцсан. Хамгийн авааштай юм Том Харди, Venom 2-ын хоорондын chemistry. Хамгийн чухал юм. Хаа очиж хамгийн чухал юм. Яг гэж Venom гэдэг юм. Хамгийн чухал юм нь байж болохоор. Тийм, байж болохоор. Тэгээд юу нь болохоор Venom ч нөөрэ бас айгүй сул одоо тийм энэ лүүс рүү гадаг байхгүй. Тэгээ яг Venom гэдэг нь өөрөө сонирхолтой дүр биш байгаа даа байхгүй. Яг тийм үү? Яг Venom нь хангалттай сонирхолтой гол дүр байгаа дахаа сонирхолтой биш. Тэгээд тослох дүрүүд нь хангалттай сайн, плот нь сайн, акшн ялангуяа акшн сайн байж иж кинон сон. Одоо юу очиж прототип тоглож байсан уу? Тоглоом. Прототип тоглож байсан хүмүүс мэднэ. Ерөөсөө яг энэ шиг нэг юм новшин вирус шиг юм ингээд alien би энд орчихдог. Янз бүрийн павертай болчтой. Хуурж муурал. Тэрэн дээр яг тоглоом л тоо. Гэхдээ тэр ингээд Venom шиг ийм ингээд сонин тэгээ хуурдаг юм паверыг төгс гიშгцэн байдаг. Тоглоом янз бүр болж хуурдаг. Тэрэн шиг энэ дээр ингээ янз бүр болгож гоё ашигч болохоос юмыг залхуурж худлаа сайн хийж чадахгүй болгоодаа сүүлд нь яг riot-ыг тэгж чаддаг те weapon-тэй би чадахгүй би юм хэлчихсэн шүү дээ яг янгоо болгоод өнгөрчихсөн. Гэхдээ л гоё ашигч болох юм байна. Миний Venom-ын сул гэдэг нь одоо power-ийнхаа талаасаа ш тэр. Гэхдээ Eddie Brock биш зөв Venom те. Venom те. Дүр талаасаа ш. Persona нь өөрөө тийм сул loser те. Тэгээ тийм зөрөгтэйч биш амар баатарч биш те. Ер нь бол зүгээр л хар гаргийн л нэг юу дэлхий дээр л ийм хүчтэй юм шиг харагдаад байгаа болохоос ш. Тэгээд сул талтай. Сул талд нь юу гэхээр одоо дангаараа байх боломжгүй дэлхий дээр. Тэгээ өөрөө буцгаал те. Буцчихдаггүй. Ер нь бол энд хоригдсон байгаа даа. Тэгэхээр буцах сонирхолгүй. Тийм. Юу яаж чадахгүй юм чи. Би өөрөө тэгээд буцах сонирхолгүй байна. Тэгсэн I'm kind of a loser in it тэгээд тэр ганц инээдтэй лайн нэсэн. Тэгээд Эдди хоёрын хооронд илүү драм явах боломжтой байхгүй. Тэ салж чадахгүй хоорондоо тэг хамт байж чадахгүй бас юм гарч ирж болно. Одоо Carnage дээр ч юм уу те. Эдди жишээлбэл Carnage-ийг ингээд хөөх хэрэгтэй гэсэн чинь Venom нь надад чинь барахгүй би ингээд хоёлаа эндээс хол байх хэрэгтэй гэдэг талаас нь яадаг ч юм уу те. Тэгээ хоорондоо тэмцэлтэй тиймэрхүү драм хоёрдугаар анги дээр те. Тэгээд Carnage нь өөрөө бол нөө хинтэйг бол персона амар таарсан те. Тийм, Woody Harrelson та таарсан. Цоврал алууш игээд идэл яваад байгаа. Утга учиргүй идэл. Хэдэн 100-аар мэдэл. Дөөт нь угаасаа ингээд сайко те. Тэгээд тэрний ханаас нь мөшгөөд тэнд амар их золиос гараад айн мэн орооцолтоод орооцолтын бололт өвхээд тэгээд сүүлд Суперхеро тал руугаа тийм ч тий. Суперхеро ингээд тал руугаа яг ингээд хоёр талаас амар build up хийж хөөсөлдөж явж байгаа. Дунд нь зөв хүнээрээ хоорондоо муудалддаг ч юм уу тиймэрхүү байж байгаа. Тэгээд төгсгөлд нь ингээд яг
амар яг Carnage-тэй бүтэн хот ингэж суулж мөрдөг ч юм уу. Эсвэл бүтэн ингэж сургууль мургалсан юм ч те. Тиймэрхүү хэмжээний амар том цар хүрээтэй ингэж дэлхийд ингэж нөлөөлөх хэмжээний юм болгоод тэгээд Universe-ийн build up-ыг бас хийгээд тэгээд чи Carnage-ийн том болоод байхад хүмүүс мэднэ. Тэгээд юу чи угаасаа нөгөө нэг телевизээр гарцсан шүү дээ. Зэрэг мэрэгтэй яаж яхад Venom-ыг камераар харсан байсан юм шүү дээ. Тийм. Тэгэхээр оюуд бол нэг цаашаага дам юм болох хэвээр медиагаар тий. Тэгээд за нөгөө миний миний Sony-гийн хэрэг ирэх мэдлэлтэй хүн байсан бол тэгээд яриа нүрт яваад байгаа шүү дээ. Хоёрдугаар анги бол тийм. Тэгээд гуравдугаар анги дээр Venom-ийн юу сонирхолтойсэн бэхээр тэр симбиотийн гариг нь тэр нэг тусдаа нэг одоо Green Lantern Corps ч юм уу тиймэрхүү юм байгаад байгаа хөөхгүй тийм саяараа байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэнд тэгэхэд яг юу болж байна. Тийм тэрний нэг би бол юун дээр тэгж батсан байхгүй. Яг энэ төсөл дээр дафт кредит хийдэн. Уг пост кредит ч юм уу тий. Тэгээ тэр гаргийнхаа нэг тийм зүгээр нэгсэн ч юм уу. Бүр гэлтэй нэг юу гарч ирж идэг. Тийм байвал бүр амар. Хоёрдугаар ангийнхаа пост кредит ч юм уу байвал. Тэгээд ингэж илүү тэлээд 3 дугаар анги дээр одоо бас Venom гац Venom The Carnage хоорондоо байгаад сонирхолтой болно шүү дээ. Ахаад симбиотод нэмэгдээд тэгээд яг энэ таг болвол гэтээ ингэ симбиот нэмэгдээ яваад хаа сонирхолтой байх уу? Угаасаа Venom дээр симбиотоос өөр байх боломжгүй. Яа, гон чинь нэг universe болгож байгаа шүү дээ. Юу та? Өнөө Black Cat, Silver Sable, Maple тий. Тэр мэр universe шүү дээ. Эдгээр чинь одоо саяын яага нөгөө нэг юу л подкаст дээр ярилуу яалаа. Нөө чинь юу шиг Dark Universe гэдэг шиг нөө юуны Universal компани Mommy гаргахаас өмнө Dark Universe гэх бүтэн universe зарлаа. Тэгээ Mommy-гаар эхэлж байгаа. Дараа нь Invisible Man, Javier Bardemтэй гарна марна гэд Mom өөр юу ивчлээ. Тэгин гэж зарлаа. Тэр шиг эн чинь киногоо гаргахаас өмнө Sony's Universe of Marvel Characters гэдэг SUMC-гээ зарлаа. Тэгэх юм бол DC-ийн алдаг татна. Тий, яг DC-ийн алдаг татна. Одоо энэ дээр бол юу бол өөр тийм суперхеро ч юм орж ирэх ямар ч хэрэг байхгүй. Venom дангаараа өөрөө явах потенциалтай гэдгээ хараад тэрэн дээр ажиллах хэрэгтэй. Нэг кинон дээрээ ажиллахдаа ийм дутуу ажиллаж байгаа юм чинь ахаад дүр ороод ирэх юм бол ахаад дутуу ажиллана. Одоо энэ Silver Sable Black Cat хоёрын кино гэж яригдж байгаа. Энэ одоо чинь Lisa Joy энэ зохиолын бичиж байгаа юм байна. Тэгээ хизээ гарах юм дээ одоо 19-20 онд л гарч таарах баг. Тэгээ жишээ нь ингээ Silver Sable, Black Cat хоёроор кино хийх гээд яригдчих л байгаа жишээ. Гэт нэг universe болчиход байгаа хгүй. Тэгээ Spider-Man-ыг оруулж ирэх гээд энэ чинь юу яаж ийн гэдэг аа. PG-13 хийсэн гэдэг аа шүү. Шин дүр оруулж ирж тэгээ дээрээс нь тэр мэрчин бол хүний таних ч дүрүүд шүү дээ. Тийм, ер нь мэдгүй. Энэ бол яг хав бас мэдээд байгаа. Spider-Man 3 дээрээс нь Spider-Man-ийн өөрийнх нь том дайсан. Тэгээд нэг тийм iconic штэ хаачиж харахад тэгээд дээрэс нь айн тийм яг уул нь амар iconic anti hero-нууд нэг штэ энэ дэр бол зүгээр улаан цай. Тэгээд би бас нэг плотын бодож юм. Яг нэг юм тайлбарч байгаа юм л та. Гэхдээ бас хүчтэй санагдаагүй юм. Яг гэн дэлхийг аврахаар болчих гэдэг амар тэнэг байгаа штэ. Хин Venom. Тийм. Яг kind of a loser гэд нэг хэлчихэж байгаа. Дэлхийд дөрөлтмөр байгаа. Гэхдээ тэр нь хангалттай дэлхийг аврахыг юу биш шүү дээ. Чинь би Улаанбаатарт амар лүүзер заяо. Тэгээд би Улаанбаатарт амар лүүзер болохоор Улаанбаатараас юмар санагдаад даханд очиж байгаа. Гэхдээ тэглээгээд даханд үлдэхийг хүсэж байгаа. Очичоод дээрэс нь үлдэхийг хүсэж байгаа. Тэглээгээд Улаанбаатараас даханд хүмүүс очие гэж яхад би тэрийг дургуцахгүй байхгүй юу? Тэр нь гол нь биш шүү дээ. Амар тэнэг байгаа юм шүү дээ. Юу юм биш үү дээ. Зүгээр амар тэнэг харьцуултайсэн. Амар тэнэг харьцуултай. Өөрийнх нь гариг нь өөрөө тийм бас нэг гоё газар биш юм шүү. Гэхдээ тэгтэл баатар болоод байгаа юу зүгээр цухтагаал хаяа штэ. Тийм л байгаа штэ. Нэг болвол тэрийг нь тайлбарлахдаа дэлхийг аврах чинь гэж Riot-ыг алгах чинь гэдэг утгаараа байж болохоос юм баггүй. Riot бусдыг нь авчрах гээд байгаа. Би бусдыг нь авчруулмааргүй байна. Би энд чамтай дэлхий дээр гой саагаад үлдээ уйлаа саагийн те дуртайгаа powerful бай. Гэхдээ Riot-ыг явуулмааргүй гэсэн бол болж байгаа байхгүй. Тэгэхгүй дэлхийг авраад байгаа шал утгагүй байгаа штэ. Тэр чинь дэлхийг авар. Тэгж хэлдэж шүү. Бүр хэлдэж шүү. Riot явах юм бол нөгөөдөө авчирна гэдэг болохоор. Тэгээд эн чинь бас нэг би тэгж ойлгосон шүү дээ. Одоо Riot тэгээд энэ дөрвөн симбиот байгаа шүү дээ. Эднэр чинь одоо юу гэр явж исэн юм уу? Яг хаанаас олцсон гэдэг солир.
Тэгээ солир нь өөрөө нэг мишнтэй явж исэн юм аашийн. Мэдхгүй солир дээр чинь өөрөө нэг баг юм шүү. Тийм team leader гэж strike гэж тийм. Хороо би нэг танд яагаад нэг бүр тэний дөрвөн гар нэлцтэй нэг нь Carnage жоох шиг. Тийм. Carnage юм уу биш юм мэдгүй. Тэгээ тэрийгээс өргөж тавиагүй шүү. Суур тавиагүй дээрэс нь хангалттай ойлголт өгөөгүй. За тэгээд таалагдсан юм гэвэл ярьцсан те. Ярьцсан. Тийм таалагдсан юм бол яарч хоорно. Тэр I'm kind of a loser here back on my plan. Яг үгийг марч гэхдээ тэр хамгийн гоё нээсэн. Тэр өстой. гэдэг бас гоё. Тэр амар хөвчлөлцөн байсан. I could see it coming from a mile away. Нэг бүр яг тэгэх гээд байгаа юм мэддэгдээ захгүй. Нэг хөвчлөлцөн санагдсан тэр бол. Тэгээ хиний эдигийн яг их хэсэгт зарчдаг хэсгүүд нь бас гоё. Ер нь Том Хардыг жүжигл Том Хардыг дүрэн Том Харди л амар фон баг шиг л. Царай марайны хувирал тэр чинь нэг тийм амар тийм манли жүжигчин шүү дээ. Ингээл ингээл одоо хин бэ? Бэйнмен ч юм уу те. Тэгэл леженд энтер те амар тийм хүчтэй юм. Энд дээр бол зүгээр ингээд ямар ч физикал чадвар байхгүй. Зүгээр нэг тийм нэг юмн дээр явдагчгүй нэг тийм юм байх. Тэгээ тэр гарч байгаа жүжиглэлт нь би бол Том Харди бол амар гоё жүжиглсэн гэж бодож байгаа. Тэгээ Том Харди болсон шүү дээ. Амар гоё байсан. Тэр яг би энэ дүрээр нь Том Хардыг бол дахиад харчмаар байна. Нэг бол бүр ингээд сайн кинонд харчмаар. Нэг бол бүр ингээд комедигоороо дуусга. Гэтэ ийм юу комеди болгождох хэцүүлтэй. Надад бол яг би цааш нь харах сонирхол яг үнэндээ алга гэхдээ одоо юу гэдэг сонирхол төрүүлэх шалтгаан ганц гэвэл Том Харди л байна. Тэгээ Том Харди ганцаараа надад бол ерөөсөө кино ингээд юу яах бас Venom 2-ыг үзэх сонирхол бол бас төрүүлэхгүй байгаа байхгүй. Яг ган одоохондоо баталгаатай ганц юм мэдээж Том Харди тийм болохоор Том Харди сонирхолтой байна. Гэхдээ юу гэдэг надад өөр найруулагч үг. Тэ өөр screenwriter аваад тэр R-rated болго Carnage гэдэг Woody Harrelson дээр гоё ач холбогдол өөр дуслах гоё жүжигчд авчир. Тэгжээж би бол хангалттай сонирхолтой болох гэсэн л үүтэй бодолтой. Одоо зарим найруулагч том найруулагчд ингээ бюджетийг сонирхдаг шүү дээ. Одоо жишээлбэл Bond-ыг хэн сонирхоод л мэдгүй ямар ч хэн бол байсан, Boyle бол байсан. Тийм. Яг өөртөө ингээ нэг жоон passionate сонирхдаг шүү дээ. Аа за. Яг тэгж сонирхож байгаа найруулагч. Тэгээ том. Харин Venom дээр байхгүй. Уул нь бас айгу би иймэрхүү найруулагч Gareth Evans шиг хүн юм яа. Яг одоо пост хэр болохыг мэдгүй л байна та. Ярих гэсэн юм юу гэхээр энэ суперхеро жанр гэдэг юмны талаар. Аа тий. За. Миний бодлоор юм байгаа даахгүй. Суперхеро гэдэг жанр одоо ингээд нэг 10 жил за 20 жилийн түүхтэй л жанр. Тэгээ ер нь 20 за тийм ээ жилээр л хэлж юм гэж болно. 20 жилийн түүхтэй жанр. Супермен л байсан тийм. Яг байна. Infinity War болол ингээд бүр ариглана. Яг жанр болоод 10 жил болж. 10 жил. Тэгээд Sonic-ийнхний Marvel одоо яг энэ жанраар ганц кино хийж чадж байгаа хүмүүс нь бол Marvel. Яг юу ба лого энэ бас байна л да. Доктортой хийж байгаа. Гэхдээ лого чинь суперхеро бас жанрын кино биш байхгүй. Яг доктортой хийж ийн гэвэл яг Marvel Studio байхгүй. Fox бол Deadpool сайн, Logan сайн, Apocalypse Hawk одоо энэ Days of Future биш үлээ. Phoenix зорж. Тийм. Одоо Deadpool бол илүү comedy л та. Тэгээд нэг тийм сэдвэн яг энэ юм шиг байна юм чинь тийм том ингээ бүр ингээ universe-тэй дэлхийг аврах гэдэг юм биш зүгээр. Тэрүүгэнд энэ л нэг гайгуудтайгаа уулзтал явж идэг. Тэгээд Logan-ыг бол угаасаа олон жилийн build up-тай. Тэгээд төгсгөл нь бол угаасаа тэр ингээ драмтэй ерөөсөө ингээ кино. Тэгэхээр яг Venom-ийн сонгосон суперхеро жанрынх нь одоо цензур гэх юм уу те яг энэ цензур нь юу гэхээр за PG тэгээ цензуртэй давхар ингээд өгөгдлүүд нь бодъё л та антихеро байгаа. Тэгээ PG 13 хийсэн. Тэгээд Tomcast бааж 100 сая бол хангалттай байж. Тэгээд энэ дээр суперхеро жанр руу оруулахаар одоо тэр энэ юунууд хоёрын төр ярьж нэг хүн эдэн гэдэг ойлголт. Ийм ойлголт байх шүү. Hero гэдэг ойлголтынхоо яг нэг
Hero Дайсан Баатар гэдэг хоёрынхоо яг чумыг барих хэвээр. Дайсан нь бол өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийнхөө үзэл бодлын төлөө жоо муу арга хэрэгэлдэг. Тэгээ хүмүүсийн хэлдгээр муу арга хэрэгэлдэг. Тэ? Сайн тал нь болохоор муу юмэгч тэр, сайн юмэгч тэр одоо яах гэх юм бэ? Шудраг одоо юу ямар ч үгүй. Тиймэрхүү нэг Баатар Дайсан хоёрынх нь ерөөдөө юу ойлголт нь байгаад байгаа байхгүй супергеро жанр дээр те. Эдгээр хоёр хоорондоо яагаад хоорондоо тултж байгаа гэдэг энэ үйл явдлыг ерөөдөө эхлэн ингээд Баатар явал тултаад төсөлтөнд айл нэгэнд хилдэг. Тэгээ тэр нь ингээд утга учиртай. Ийм нэг гурван хэсэгтэй Дайсан Баатар гэдэг хоёрын хоорондох энэ юмыг гаргах супергеро жанр нь өөрөө. Тэгээ энэ дээр за Deadpool бол комеди гарсан хийчихэж байгаа. Юу болвол Logan бол юугаар Western маягаар хийчихэж байгаа. Infinity War бол жанр бол биш. Жанр бол биш. Infinity War жанр бол ёстой суперхеро. Ямар ч өөр юмгүй Infinity War-ыг харьцуулах юм байхгүй л дээ. Харьцуулах юм байхгүй. Тэгэхээр зүгээр одоо бол яг Venom ихний ангийнхаа дараагийн дээрээ тэр яг энэ модель хайчих хэрэгтэй. Яг дарах гээд байгаа. Зүгээр хаянгуудаа зүгээр триллер кино. Тэгэд ч юм уу. Анти хиро гэдэг юм нь юусоо байхгүй. Одоо Deadpool л анти хиро байгаа шүү дээ. Инээдтэй. Тэ? Бид нар яагаад юу хийж байгааг мэдж байгаа. Гэхдээ зөв үгүй л үгүй байхгүй юу? Тэгээ улаан цан хүн амар алж ин тэр эргэдэй өргөхгүй хүмүүстэй. Тэр чин тэрийг анти хиро болгож байгаа юм шүү дээ. Тэгээд анти хиро болгож байгаа юм нөөхин Colossus ирээд юм ярьж өгөөд идэв шүү дээ. Бити гэдэг. Тэгээ энэ дөрөөс анти хиро болгохоор юмж байхгүй байгаа шүү дээ. Тэгээд яагаад Мишель буцаад нөгөө спойлер кастага дундруу орох гэдэг. Гэхдээ тэр Мишель Вильямсын дүр яагаад тийм тэнэг юм бэ? Гачин сонин Venomтэй тийм эйлийн юм харчаад ямар ч реакц байхгүй юу ч болоогүй яагаад ч юм шиг. Нэг зочингуудаа тий. За имлэг орж шиг what? Йоо. За тэр ч яах. Тэгэхээр харин юуныхан яг энэ жанра ойлгоод яах хэрэгтэй. Яг ажиллах хэрэгтэй. Маш сайн одоо яг тэр жижигхэн юм болгоныг те тэр дөрүүд нь яг Баатрынх нь яг туслах дүр нь бол яагаад тусалж байгаа. Тэр яг ямар сэтгэл юунд нөлөөлөх юм гэдэг те. Одоо хин дээр бол Deadpool дээр бол ихнэр нь бол яг ингээд мотивац байгаа байхгүй те. Тэгэхэд Мишель Вильямс тийм биш. Тэр хоёрын хооронд ямар ч chemistry байхгүй. Тэр зүгээр хаяа явцсан. Тэр бол старууд байх шаардлага байгаа ч юм уу, гүү ч юм уу, тийм. Буцаад яагаад ирж эмч төжлээд байгаа. Тийм. Тэр мөр зүгээр хайчил хаяа явцсан шүү дээ. Тийм. Тэгээд тэр Venom гарч ирэхэд айгаад цутгах хэвээр яг тэр Мишель Вильямс бол тийм. Тэгснээ зүгээр юм ярьж зогсоод тэр чинь ингээд шилэн дотор тийм юу ч болоогүй юм шиг. Тэгээд тэгсэн чинь тэр нь тэгээд агарч болгоч хаалгаар нь явах нь тодорхой бүр арай дэндүү улаан цай. Тэгэхээр яг нэг супергеро кинод өнгөж эхэлж явах үеийн тэр яага Venomтэй найз болчихов. Хин Eddie Brock ч гэсэн тэр хин бүр амар найз болсон ч байх шиг. Гайгүй хүлээн зөвшөөрсөн ч байх шиг. Яа. Төгсгөлд нь баг I'm sorry for Venom гэж байгаа. Би тэрэн дээр бүр жигхэн бүр 1000 level сая level cringe-сэн шүү дээ. Энд нь ороод тэгээд тийм. Venom-ийн дүр бол одоо энэ олон 20 жил үтсэн супергеро киноны юунаас багслаа харахад нэг хийхэд хэцүү дүр биш байхгүй юу болно. Хаач. Одоо хэцүү гэх юм бол одоо хэн байх юм? Одоо бүр амар хүчтэй одоо Супермен ч юм уу те. Ер нь Супермен яг гэсэн дээр амар хэцүү. Тэг хэцүү. Тэг Супермен юм шиг тийм хэцүү биш байхгүй. Зүгээр яг жанраа сонгоод яг зорилгоо сонгоцсон бахад яг одоо ер нь яг супергеро кинод хийгдэг болчихлоо л да. Нэг жанрт хийгдээ тэгэхээр өөр аргагүй. Тэр нь сонирхолтой. Тийм. Бас. Тэгээ одоо энэ Gambit чинь ерөнхийдөө нэлээд комеди тал руу романтик те тэгээд байгаа. Ер нь супергеро кино комедигийн инфлюенс айгүй ихтэй. Тийм. Тэгжээж за лед биш бол.
Тийм. Тэгжээч тэр нэг world-ыг нэлээд хөнгөлж өгч байгаа юм л та. Дээрээс нь тэгээд нэг PG болгох юм. Тийм, PG-13 болгох бол юм болчихж байгаа. Одоо бид нэр бол зүгээр ингэ насаараа л PG-г үзлээ шүү дээ. Тэс жил зүгээр яг бүгд ер нь ихэнх л PG-13 шүү дээ. Ихэнх rate. Тийм. Гэхдээ зүгээр яагаад юу алтгамд 100 сая доллар та нар зүгээр наадгаа амар олж байгаа шүү дээ. Харин тэгэл рискийг ерөнхийдөө л яагаад юм л та рискээс л айж ин зөрөггүй өнөж хэлж штэ. Зөрөггүй шийдвэр гаргаж ийн гэдэг л энэ. Яагаад зөрөггүй хав гэхээр энэ прожект нь өөрөөсөө яг нэг тийм барьцтай байгааг бах яг R-rated хийхдээ нэг тийм комплект болж чадаагүй бах угаасаа. Тэ ханаас R-rated хийгээгүй л гээд байгаа юм да. Зөвхөн R-rated гэж яригдж байсан байна. Яг тухайн үед ч юм бол Deadpool гарцсан, Logan гарцсан. За R-rated бол ерөөдөө болох юм байна гэдэг айдын бол байсан гэсэн тэгээ боломж нь бол байгаа байхгүй. Тэгээд яг тэр R-rated хийх юм олж тааг байх эднэр. Тэгээд апгрейд шиг ч юм уу эсвэл сүүл гардаг чи юу лээ? Юу? Ямар үлээ таймер. Сая гарсан. Hereditary за. Ч юм уу иймэрхүү нэг тийм lights out энэ төр нэг horror кинод иймэрхүү нэг тийм нэг юмыг барьж аваад нэг жижиг санааг барьж аваад амар дэлгэрүүлээд хийдэг. Тэрийгэ тултлан ашигладаг маркийн найруулагчдаар хийлгүүл Venom-ыг жишээ нь. Тэгээ яг нэг тэр Venom гэдэг нэг ойлголтын дээр нь зөвхөн ажиллаад ингээд тэрийгэ тэр нэг жоохон тэрийг сайн expand хийж өгөөд тэ. Олон юм юмыг ингэж нүсэр болгохдоо зөв тэр ойлголтоо хамруулна гэхээс тэр ингээд нэг universe-ийг ингэж хамруулах биш те. Life гэ амар том компани гаргаж ирээл тэр симбиотыг гаргаж ирээл те. Тийм биш яг энэ жижиг ойлголтыг барьж аваад апгрейд мангар жижиг ойлголт ч те. Тэгэхэд ингээд айгуу гоё те. Бүр ингээд бүх юм дээр тул ажилласан найруулагч нь одоо тэр тулааны эсгүүд саунд яг нэг хүний ингээд бүтэн айдиа байхгүй те. Тэрэн дээр гоё. Яг тийм найруулагчдыг авбал нэг юм дээр ингээд тултлан ажиллаад явах. Тэгээ эсвэл баг төсөв өгөөд зүгээр туршаал үзэлтэй 40 сая төсөв өгөөл тэ за эффект чинь 20 сая 20 саяд нэг тийм хатайхан зураг авчих. Тэгээд нэг жижигэн жүжигч аав гэдэг ч юм уу те. Харин одоо нэг бол шууд апгрейдийн crew-ийг аваад шууд хоёрыг хийж ирэх штеп. Нэг бол бас тэгэж болно штеп. Тийм. Шал өөр. Тэгээ ер нь дуусах уу? Тэгээд төсөл нь бол надад хэлээд амар disappointing байна. Сайн байх боломж их байсан. Шүүмжлэх юм гэвэл ерөөсөө баг саятай бүгдийг л ярьлаа. Тэгээд таалагдсан юм бол ялчгүй Том Харди-тэй relationship өөртөөгөө. Тэр Venom чинь өөрөө дуурайсан шүү дээ. Тэр нь тэгээд каст бол буруу каст ч байсан, гоё жүжигтэй шашгилж чадаагүй, дөрүүд муу, зохиол муу, дууралт муу, sound editing маш муу, editing муу, монтаж муу, action муу тийм байлаа. Тэгээд дараагийн анги мэдээж гарт нь бол үзэх бах. Одоо би яагаад дуртайч яах юм бэ? Боломжийн гэдэг байгаа чинь те. Fantastic Four бол үнэхээр ингээд авралгүй кино байгаад алдсан. Тийм. Амар гоё каст. Тийм. Хэвээ харин. Suicide Squad үнэхээр муу байгаад каст нь бас амарсан. Кастнээс тэгээд аврагдаад иж дараагийг нь хийгдэхээр болоод явж байгаа. Тэгэхээр Venom болвол дараагийн ангийн хийхэд илүү сууртай байгаа даа. Тийм. Одоо яг алтаагаа засчих юм бол гэхдээ маш их алтаа бол та. Тийм. Гэхдээ нөө гол юм нь алдаанууд нь засаж болохоор юмнууд. Гол дүр нь болчихж байгаа. Одоо юу ч юм уу те. Одоо Wolverine franchise ч юм бол бас айгу муу эхэлсэн шүү дээ. Тийм, Origins. Дараа нь Wolverine сайн болоод Logan бол ингээ masterpiece. Тэгээ бүр супер херог. Ийм маягаар байх боломжтой байхгүй. Ягаад тэгэхээр Logan-ы дүр нь өөрөө сайн байсан. Тэгээ production муу, маш муу. Тэгээд leak хийгдсэн гэдэг ч юм уу те. Тэр тэнгүүтээ Wolverine нь бол яг сайн найрлагч орж ирээд ингээд бүх алдаагаа ингээд мартагнуулаад тийм болгож байгаа. Тэгэхээр энэ зарчмаар явах юм бол нэгэнд нэг Eddie Brock-ийн дүр нь Tom Hardy айгуу дажгүй болох юм. Тэгээд Tom Hardy энэ дээр болох юм бол дахиад супер хиро жанрт угаасаа орохгүй байх. Тийм. Яаж болох вэ? Screen Junkies-тэй ярьжсэн чинь нэг асуулт асуусан чинь тэгцээс
Яагаад ингэ заавал ам нүрээ тагалдаг. Тэгээ маск өмсдөг ч юм уу. Тэгээ одоо энэ дээр бол яг нэг төрлийн маск шүү дээ Venom. Ийм кинонд яагаад дандаа тоглолт нүрээ нуугаад идэм үү гэсэн чинь би ерөөс өмнө тэрийг бодж үзсэн юм байна гэж. Ямар сони тийм биш те. За тэгээд энэ манай Venom киноны спойлер каст яг ревю гэхээр амар детальтай зарим нэг юм дэндүү замбраагүй ярьж маа санагдаж магадгүй ерөөдөө жоохон подкаст стилээр ирсэн. Юу? Venom дээр бол ревю хийхэд бас тийм хангалттай материал өөр хаалга. Тийм яг зүгээр ревю гэдээ яхаа. Тэрхэнд орол илүү киноноос нь гаднах ертөнцийг нэ юу болсон, юу болох уу, яасан бол. Сайн кинон дээр ревю хийхгүй бол Venom дээр одоо CJ мо гэд яах юм те. Ямар ч сайн ингэ плотер нэрийг өнгөт бас ойлгохтой юм гарч ирэхгүй л юм л да. Тэгээд манай юуны Venom киноны талаарх спойлер каст байла. Маргааш одоо энэ бол 3 дахь өдөр цэцгэж байгаа. Тэгээд маргааш манай шинэ подкаст тавигдана. Тун удахгүй за одоохондоо бас өдөр зарлж мэдэхгүй юм. Гэхдээ тун удахгүй ESPN телевизтэй хамтраад X35 нэвтрүүлгийн ко-хостор би орсон байгаа. Тэгээ манайх бол бас байнга хамтарч ажиллана. Мэдээнүүд хамтарч бэлтгэн нэг булан бас гарах бах. Тэр талаар аль бишний мэдээлэл яг ингээ гоё детальтай мэдээлэл удахгүй явах бах. Гэхдээ энэ бол анхнуудаа зарлж байгаа гэх юм уу та. Гэхдээ Facebook дээр зураг Facebook гэж. Facebook дээр зураг орсон болохоор мэдхийн мэдчихлээ бах. Тэгээ ямар ч зурагт үзэх шалтгаантай болж байгаа шүү хүмүүсээ. Нэг бол вебээр бас явна. Тэгээд манай ревю энэ байла, спойлер каст энэ байла. Дараагийн нэвтрүүлэг, контент, үйл ажиллагаа юмнуудаар уулзцгаая. Баяртай. Bye.